Өглөөний өдрийн эрхэм үзэгчтэй ETV телевизийн өглөө хөтөлбөр маань яг цагтаа эхлэх бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдөр амралтын өдрийн дугаар бол үндсэндээ гэр бүлүүдэд зориулагдсан дугаар байдаг. Агуулга тэр чигээрээ. Тэгэхээр өнөөдөр бид нар амралтынхаа өдрийн дугаараар маш гайхалтай амжилттай явж байгаа хосуудыг гэр бүлийн эхнийг дээрээс нь бас өсвөр насндаа хэрхэн гайхалтай баяцсан бэ гэдэг хүмүүс үүдэг. Тэд ер нь залуудаа ямар байсан бэ гэдгийг танин мэдхэн болонгаараа гэд зөндөө олон өргөн агуулгатай баялаг контенттэй өглөө хөтөлбөр ахална. Яасан намуухан байх юм бэ манай хоёр? Ясаалагээс яриад байсан юм болоод байгаа байхгүй юу? Өмнө нөгөө 7-4 эфир дээр ордог. Өглөө так босоо сурцсан. Тэгээ одоо нэгтгэд ороод хагасанд оронгууд нэгтгэхдээ нэг босчоод 2 дахь 4 дахь 5 дахь гэдэг ингээд нөгөө ер нь байгаа тий. Тэгээ хагасанд босонгууд өглөө босох гэж одоо айгүй хэцүү байна. Би бол дараалж басаад айгүй цогцог байгаа шүү дээ. Өглөөний минь үзэгчтэй гэд. За тэгээд амралтын өдрийг ETV телевизийн өглөө хөтөлбөр маань амралтын өдрийг гэр бүлийнхэндээ зориулъя гэсэн уриатаар хүргэдэг. Тэгэхээр өнөөдөр бол гэрлэгийн зөвлөгөө надад айгүй таалагдж байна. Энэ юу вэ гэхээр гэр бүлээс шалтгааллах амжилт гинэ. Тэгэхээр гэр бүл дотор бас гэр бүлийнхаа гишүүдийг яаж хөгжүүлэх вэ? Яаж амжилтанд хүргэх вэ? Гэсэн одоо энэ зүйлүүд дээр бол гэрлээ бас нарийн нандин зөвлөгөө өгөх бах. Тэгээ үүнтэй холбоотой бас өнөөдрийнхөө зочдыг уурсан байгаа Монгол Улсын филармоны гоцлолд очих хулан. Тэгээ хулан маань авьяаслаг охинтойгоо хүрэлцэн ирнэ. Тэгээд тэр хоёр бас гайхалтай зүйлүүдийг үзүүлнэ. За мөн дээрэс нь Монгол Улс Саатны хөгжмийн товчооны тэргүүн Гамбүрэ ах маань ихнэр ятгах ч юм уу Эрдэнэтэй хамт хүрэлцэн ирнэ. Мөн дээрэс нь Эрдэнэгч маань хамтран бас уран ураач лавг очиртай хамтарсан уран бүтээлийг хийсэн байгаа. Их мэдчлээ одоо авьяаслаг гэр бүлүүд маань өнөөдөр өөрсдийнхөө уран бүтээлээс болон гэр бүлийн амжилтын талаарх бас гайхалтай сонирхолтой яриануудыг өнөөдөр үзэгчтэйгээ хамтдаа дэлгэх болно. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг бүхэлдээ сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй. Ер нь араасаа ингээл жигнал шахаад дуусгаар өглөөс бид нэр ярьжсэн тий. Тэгэхээр өнөөдөр бол студид маань хөтлөгч Соло гэрлээ. Тэгээд тоож баянаа болоо. Инженер техникийн албаны шинэ хуучийн ажилчид маань хүрэлцэн ирсэн байна. За ингээд үзэгчтэй өнөөдрийнхөө өдрийн өнгийг хүргэе. Тэгээд эргээд студидтэй олццгаая тийм ээ. За өнөөдөр бол аргын тооллын 10 дугаар сарын 8, Санжир гараг, бэлгийн тооллын 7, Суулга хоттой харагчин гахаа өдрөө. Өдрийн 17 цаг 8 минутад мандан 18 цаг 29 минутад жаргана. Нар ер нь эрт жаргадаг болсон тий. Тухайн өдөр хонь туулаа жилтний альва үйлийг хийхэд эерэг сайн ба гахаа хулган жилтээ сүрэг мөн нөлөөтэй. Илэг үйлд хянамгаа хандаж биеэ инхрийлвэштэй. Ил өдөр ИИВ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хорим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдний зүйл авах, сүм дугныг сэргээх, нэлхсийн хорим хийх, хэмрийн дарцах хатахад сайн. Газар ухах, худаг гаргах, гүлэг тижээх, уул аваа тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахаа цагууд юм байна. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Хүүтэн шүүдэр буу хуулрал 6 цаг тэг минутанд эхэлнэ. Үс шинээр үргэлэх буюу засуулахад тохиромжгүй гэж байна. Өчигдөр ус засуулахад тохиромжтой байсан. Тэгээ би амарчинг үсээ засуулаарай гэд би ер нь цааш өгöd доо шүү дээ. Тэр харж байгаа өдөр бол сайн өдөр үсэндээ хайж өргөчээ. Муу өдөр үсээс үсч өнгөө гэдэг юм аа гэдэг. Муу аргацааж өгöd байгаа. Очрог амар тий. За бодрогийн хувьд бол өнөө өглөө тэгээ ер нь бол алгаас тийш тусаад байгаа болохоор жоохон хүндхий хэлсэн юм байна тийм ээ. Тэгээ өглөө яг нөгөө нэг сэрчиж байгаа юм л дагуулна. Одоо бас идөө. За нэг 2 минут явж идөө. Ингээд тэгээд өглөө бол гараад ирэхэд бол гадаа нэлээд хүйтэн байлаа. Машин дотор бол хасах 6 гэж зааж ирсэн. Тийм. Хасах 6 гэж зааж. Ер нь сэрэг юм байна тийм. Тэгээд ямар ч салхуураад нэг машина мотороо солихгүй одоо өнөөдөр солихгүй болох юм шиг байна. Гэрлээ. Би өглөө уул нэг цоглог ихэлсэн. Тэгээ түрүүн бас ер нь нас яваад ирэхээр ч жоохон намтай болд юм шиг байна. Тэгээ түрүүн жоохон цоглог бус ихэлсэн бол уучлаарай үзэгчтэй. Өнөөдөр бас зөндөө олон ховын зах зөөл хийх ажлууд юм байгаа болохоор ирцэрсэн. Гэрээ сайхан цэвэрлж гарч ирлээ. Гэрээ цэвэрлсэн. Тийм юм шүү. Авилга ирж байгаа. За. Тэгээ үзэгчдүүд анзаарч байгаа. Өнөөдрийн 3 өдөр ч ихсэ эвгүй байгаа. Солонгоо болроо, биелээ болроо гэдэг. Бид өөрсдөө сурчаад ганцаарахгүй байна. За тэгээд мэдээж хэрэг сая болроо хэлсэн өглөө гарч ирэхэд нэлээд сэрүүхэн байсан гэхээр өнөөдөр амралтынхаа өдрөөр салхинд гарах гэж байгаа. Яг одоо магадгүй өнөөдөр
гэрлээ шиг одоо их ажилтай тийм ээ гэрээсээ гарах гэж байгаа үзэгчд байх юм бол Монгол улсын 21 аймгийн цаг агаараа мэдээлэл хүргээд иргээд студидтэй олццгаая. За өнөөдөр Улаанбаатар хотод 2 градусын дулаантай ер нь бол нэлээд сэрүүхэн өдрүүд эхэлж байгаа. Тэгээд эх 7 хоногоос бол өдрийн цаг агаар маань хасах юм руугаа орж байгаа. Тэгэхээр ямар ч уул руу бол өглөө амралтын өдөр ууланд бол хүмүүс маш их алхдаг болсон байгаа. Тэгэхээр өглөөний уулынхан бол гарцсан баг. Тэгэхээр араас нь гарч байгаа хүмүүс бол улаан хувцлаараа уулан дээр гараад сольж юмс хөрөө хувцас авч гараарай гэж. Нэрээ тэр чинь өмсөхгүй л өстой болдгүй юм лээ. За хөрөө хувцас авч гарч солих хэвээр. Туршлагагүй юм ч хэцүү юм лээ. За тэгээд бас нэг шинэ уламжлалтай болсон. Өглөө болгоо. Азаа үздэг. Хайж байгаа үзээд байгаа тэгээд. За. Гэтэ Монголын шааны нөгөө нэг юу буусан юу буухаар яадаг уу гэдгээр нэг бас тайлал гэж юм байдаг. Энийг тайлал авчраа тавьчих тийм. Тайллыг бас авчирч унших хэрэгтэй байх гэж байна. 2 хонь 2 ямаа. Тийм амир. Нэг хонь 2 хонь 1 ямаа 1 тимээ. 1 тийм ээ. Сайн гэсэн үг. Алс сэттэй ажил үйс бүтнэ гэж. Оо энэ араа бүр цээж мэжээр мэдсэн. Гэхдээ энэ нэг юм оноо байдаг гэсэн өчтөр амарч яриад би бас тэрийг нэг сайн ойлгоогүй. Ер нь бол зүүдийг сайнаар тайлдаг шиг шагааны одоо буултыг ч гэсэн бас их сайнаар тайлах хэрэгтэй байдаг гэж сонсч ирсэн юм. За гэрлээ. Дөрвөн бэрхүүл одоо тайлбарлаад авахгүй байлгүй дээ тий. 2 хонь 2 ямаа. Тэрэг зориг бүтээх хэсэг нь үл мэдэх гэж байгаа шүү дээ. Оо сайн. Яа, ер нь аз сэттэй ажил үйс сэтгэлчлэн бүтнэ гэдэг. За. Сала. Оо. За. Хай. Шившиж. За. 2 хонь 2 ямаа яг миний хэлснээр явж байгаа. 2 хонь 2 ямаа чи юу гэлээ? Ажил үйс бүтэх хэсэг нь үл мэддэг. Бүрхэг юу юм бэ? Маргаашнаас шийдэгдчих. Тэ 50 гэсэн үг. За, баянагаар юу вэ? Өнөөдрийн хоол. За, өнөөдрийн хоол маань Амралтын өдөр. эхлээ хоолноос ярьчих уу. Би угаасаа хоолоо ярина шүү дээ. Өнөөдрийн хоол маань болохоор одоо бас яг юу яах гэдэг шиг байна. Намар цаг маань дуусаад ер нь яг нэлээд хүүтрээд дуусах гад байх шиг байна. Би намрын алгар өдрүүд ирнэ гэж жоохон хүлээгээдсэн. Болохгүй юм шиг байна. Тэгээд намар маань бүр дуусахаас өмнө дахиад нэг сайхан ногоонуудаараа хоол хий гэж бодлоо. Тэгээд өнөөдрийн хоол маань ерөнхийдөө бас эрүүл мэндэд маш аж тустай хоол байгаа. Махгүй бас ногоотой хуурга. Махгүй ногооны хуурга гэсэн үг. Би 7 хоноод ирж байгаа чи нэг махтаа байна. Энийг ер нь бол ерөнхийдөө нэг яг турыг гэж бодож байгаа, өөхөө шатай гэж бодож байгаа яг тиймэрхүү хүмүүс идэхэд бас нэн тохиромжтой. Дээрээс нь цусны эргэлт сайжруулна, тархины үйл тархины цусан хангамжийг сайжруулна гэх мэтчлэн яг олон талын сайн давуу талууд байгаа. Судасны ханд хэлнэ гэдэг. Яг өнөөдөр махтаа юм шиг махгүй болъё гэрээ зэ. Өчигдрийн хоол бол зулагийн дайт. Нэрээ саяны тэр 2 хонь 2 ямаа штэ. За. Тэрэн дээр би миний уншиж ирснээр ажил үйлс чинь бүтэн гэхдээ сааттай гэж байдаг шүү. Тийм, яг бүтээ яг зүйл таасан бол.
Тиймэрхүү янз бүрийн юм байгаа соолоо. За. Гэхдээ бидний найз битгий нэг санаагаа. Би чи яасан бэ? Нэг амар зорьсон ажил байхгүй л шүү дээ өнөөдөр чи гайгүй л шүү дээ. Харин тий. Одоо унтна гэж бодож байсан бол оц бүтэх гэсэн юм. Заавал өдрийн хоол бол Баянатар хоолн дээр орхиё тэгээд гэр бүлийн өдөр зориулаад гэр бүлээр ямар нэг юм хийх сэтэл санаа өгөө гэд өчнөр маань редактор маань хэлжсэн те. Тэгээд би хоёр юм бодлоо л доо. Тэгээ нэг нь хэлэхээр би яг ирчүүдэд үзээд болох гэдэг байгаа. Юу яа. Тий. Гэхдээ тэр хэлмээргүй болцоо би хэлэх гэжсэн аа. Тэгээд хоёр дахь санаа бол та бүхэн гэр бүлээрээ найз нөхөд хамаатан саддан өөрийнхөө эргэн тойронд байгаа хин нэгэн жирэмсэн үнийг баярлуулаач гэж хэлээ. Жирэмсэн үнийг тий. Гэр бүлийн эргэн тойронд байгаа. Өчтөр би нэг орой та тэр нэг 14-5 дандаа нэг жирэмсэн хчүүд нэг хичээл дээр очиж хичээл орсон. Тэгээ нэг жирэмсэхийн зөвлөгөөгөө өгөөд хичээлийн ороод жоод нөгөөдөл тиймэр цуулаа. Тэгээд яг үндсэн нөгөө хичээл гэхээс илүү тэр хүмүүс нөгөө сэтгэл зүйдээр зүгээр жоох ингээ анзаарсан чи ихэнх нь л нөхрөөсөө гэр бүлээсээ ямарваа нэг хэмжээ угаасаа нөгөө жирэмсэн маань өөрөө маш ихээр хайр халамж анхаарлыг маш ихээр хүсдэг. Хэдий анхаарал нөхөр нь байнга тавьж байгаа ч гэсэн илүү их хүсч л байдаг байна. Тэгээ өчтөр яг тэгж хэлж ирсэн. Яг тиймэрхүү зүйл маш их анзаарчихсан л та. Тэгээ өчтөр бол яг миний очиж ажилласан газар бол бүр нэлээд захрууга. Тэгээд тэнд бол яг энэ зүйл маш их анзаарчихсан. Яг нэг гэр бүл нэг анхаарал халамж гэдэг зүйл. Тэгэхээр та бүхэн яг одоо таны эргэн тойронд тэ жирэмсэн хүн байдаг бол баярлалаа. Жирэмсэн хүн байдаг бол ямарваа нэгэн байдлаар тэрийг очныг баярлуулаач гэдэг сэтэл өгмөр байна. Тийм сайхан санаа. Миний хувьд хагас бүтэн сайн битгий юм уугаарай гэдэг сэтэл өгмөр байна. Яагаад? Энд чинь гэр бүлэрээ байх, илүү тийм адал явдалтай байх, сонирхолтой байх, enjoy явах өдрүүд байхгүй. Тэгэхээр ерөн зүгээр манайхан ингээд нэг юм анзаараад хаад хагас бүтэн сайн битүү угаалаа, гэрээ цэвэрлээл угаагаал те. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй ч гаргасан цаг байхгүй 7 хоног хамаг юм авалж жоохон ажлын өдрүүдэд оройдоо нэг хийчээ жоохон орно. Ингээд амралтын өдрийг жинхэнэ утгаар нь яг гэр бүлэрээ. За тэгээд юу их юм гэхлээр зөндөө олон юм хийж болж байгаа. Нэгийг л хэл. За. Шууд нэгийг л хэлчих юм уу? Тий, санаа өг. Окей. Өөрөөр би хэлсэн шүү дээ, тий. Амралтын өдөр юу ч битгий угаагаарай. Угаахгүй байх юм. Чи өглөө тэгэл амралтын өдөр баах юм төчнүүлэл гэрээ зөрлөл бүгдийг сэрэж чагараад ирсэн. Үгүй тэр чинь айгүй сонин юм би хэллээ шүү дээ. Тавилга ирэх гээд онцгой тохиолдол байхгүй юу? Тавилга ирэх гэдсэн юм аа. Цэвэрлэгээс өөр аргагүй байсан. Өө имээ өөнөрөө очиж дарах сайхан ш төхлөөр. Хоол хийж идэлц бөөнөр буужигнаа. Гадаа хашаан дотор буужигнаал, гэр дотор нэг буужигнаал, энэ тэнд буужигнаал. Тэр бол тэг сайхан ах дүүгээрээ бужигнах бол хамгийн сайхан аз жаргалтай амралтын өдрүүдийн нэг байдаг. За бас нэг хувилбар гэх юм бол ганц бие залуучууд за магадгүй одоо яг ажлаас хөндөрч чаддгүй залуучууд байх юм бол хагасаа өдрийн яг үдээс хойш нэг 2 цаг ч юм өөртөө зарцуулаа кофе шопт нэг сайхан кофе уугаад юмаа бодоо дараагийн 7 хоногийнхаа ажлыг төлөвлөх ч юм уу сайхан хөгжим сонсоод юм уу тий тархиа амраах тэр бол бас их гоё амралт гэж юмыг аж мэд хөгөөд бас хоёр цаа суух юм. Ганцааргүй тий үгүй ганцаарнаа өөрөө цаг гаргах байхгүй энэ бол ерөөсөө юм бодох. Тэр бол надад бас их гоё амралт юм шиг санагддаг. Тэгээд хоёр зүйл санал болгочихно. Ямар ч нэрийг бол хин нэг хүн хэрэгжүүлэх байхаа гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн гадаад мэдэн дээр дуулах сонир сайхан байна уу? Гэрлээ. Надад юм бол алга. Өнөөдөр бол гадаад мэдээ. Хаа нөгөө ярьж нэг нэгэндээ найдаад байдаг болсон юм шүү. Хараагүй. Яг тэр яг нөгөө амралтын өдрийн гадаад мэдээг харъя гэхээр яг 5 дахь өдөр бол өнгөрсөн 7 хоногийн нөгөө юм тайм мэдээнүүд бүтэн орж ирдэг. Тэгээд энэ дээр орж ирсэн тайм мэдээнүүд маань бол ихэнх нь яг л нөгөө нэг дайм байлтаа мэлтаа ингэ. Жог хэцүү. Яг түрүүний хэлсэн дээр яг бас нэг юм дуулахад хагас бүтэнсэд нөгөө юм угааж болохгүй гэж хэлсэн шүү дээ. Швейцар болон Европын албаны улсад ялангуяа тийм байдаг л да. За Швейцарт бол ялангуяа амралтын өдөр угаалгын машин дуурайж өгөх болохгүй. Тоос орогч ажиллаж өгөх болохгүй. Бүр энийг ингээ хуульчлаа заагаад өгцөө. Үгүй ямар хөөрх юм. Яагаад вэ гэхээр амралтын өдөр болохоор гэр бүлийн өдөр. Тэгэхээр чи бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах ёсгүй гэсэн. Бусдын гэр бүлийн амралтыг сүтгэх ёсгүй гэсэн тийм зарчимтай. Тэгээ нэг гэрлэг яриадсан зүйл шүү дээ. Хагасан бүцэнд бол тоос орогч ажиллахгүй, угаалгын машин ажиллахгүй. Тэгээ мэдээж нэг дуугүй гой чимээг угаалгын машинд ажиллана. Гэтэ яг нөгөө Швейцар энтер гэдэг энэ Европын улсууд бол харьцангуй нөгөө амралт ажлын өдрүүдээр
home cleaning буюу сервис аваад үйлчлэгийг хийлгчдэг. Цунраа бүгдийн нэг үйлчлэгч аваад угаалдаг чинь ингээд нэг бусад үйлчлэгээнүүд нь өөрсдөө гэртээ ингээд бүх юм байгаагаар ингээд суухгүйгаас хойш тэр тэртлийн ажлаас харьцан хөнгөн л доо. За тэгээд юу гэдэг орой 10 цагаас хойш усанд орж болохгүй. Чаага дуу чимээ гаргаж болохгүй ч гэдэг юм. Иймэрхүү зүйлүүд маань бол яг бүр ингээд заагаад өгсөн. Би бусдад саад болох ёсгүй. Миний саад бэрхшээд бусдад хамаагүй гэсэн ерөөд нэг ийм зарчимтай. Ер нь яг манай үзэгчд бодож байгаа хөө Эрдэнэ гэрлээ юу яриад байгаа юм бэ? Наад чи хэцүү штэй гэж бодож иж магадгүй. Гэхдээ ялцчгүй ийм байхыг хичээгээрэй гэж байгаа санаа нь бол мэдээж одоо юу гэдэг гэр оролт амьдарч байгаа манай зарим үзэгчд бол орой олгон жижиг сажгаар нугаах ч гэдэг юм ийм боломжууд хязгаарлагдмал. Тэгэхээр хэлэх гээд байгаа санааны үнэлэл яг өрөмцөөр онцлогоор хэлж байгаа нь хагас бүтэн цайныг ямар нэгэн байдлаар гэр бүлдээ зарцуул. Ядаж айл нэг өдрийн. Айл нэг өдрийн. Тэгээ бүтсэн дээр юм бэ нөө. Өнөөдөр юм агаагаа давчих чи маргааш хатчин тэгэхээр маргааш эндүүдчихэд тэгээд маргааш гэртээ зарцуулсан. За ингээд манай өглөө хөтөлбөртөө маань хамтран мэдээллийн лавлах 1919-50-аас мэдээллүүд хүргэдэг. Тэгээ өнөөдөр болон маргааш амралтын өдрүүдээр та бидний эргэн тойронд ямар үйл явдлууд өрнөх вэ гэсэн товчхон мэдээллийг та бүхэндээ хүргэе. За өнөөдөр тэгээ өчигдөр өнөөдөр маргааш 10 цагаас 19 цаг хүртэл Мишель Экспо дээр нэгэн үйл ажиллагаа болж байгаа. Энэ юу вэ гэхээр Улаанбаатарын үйл 2016 Экспо үзэсгэлэн худалдаа болж байгаа. За үзэсгэлэнд бэлэн хувцас, гутал, ноос, ноолуур, үслэг идэлэл, хүүхдийн бэлэн хувцас, за импортын бараа бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэл, сүү цагаан эдээ, хүнсний ногоо, Сэлэнг аймгийн газар тариалан, зүгийн загсны аж ахуйн эрхлэгчид 150 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсноо гэж. Ер нь бол өвлийн бэлтгэлээ базаах гэж байгаа үзэгчдийн хувьд бол энэ бас их нээлттэй бөгөөд тийм хямдралтай сайхан худалдаа болж байгаа юм байна. Мишель Экспо дээр 10 цагаас нэгтнэ. За өчигдөр бол эхний өдөр байсан юм байна тийм ээ. За дараагийн арга хэмжээ гэх юм бол хошин урлагийн продакшнууд маань бүрэлдэхүүнээ солиод ингээд нааш цаашаа хөдөлгөөн ороод хошин урлагийн тоглолтуудыг бас сонирхож байгаа үзэгчид маш олон болсон. Тэгээ 10 сарын 1-ээс шинэ үе продакшны тоглолт эхэлсэн байгаа. Аглуу боёо хавга гэсэн үндсэн одоо 3 хүний бүрэлдэхүүнтэй дээрээс нь залуу уран бүтээлчид нийлээд яг тэрэн шиг гэсэн entertainment шоу тоглолтыг Монголын үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордны тайзнаа та бүхэнд хүргэж байгаа. За мөн үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордны танхимд эрүүл энх амьдралын төлөө ураатай Mons Expo 2016 нөө витаминжуулалтын аян багтаажуулалтын 11 аян явж байгаа. Ер нь бол өчигдөр эхэлсэн. Тэгээ өнөөдөр маргааш үргэлж бас нэг хэрэгтэй мэдээлэл нь юу вэ гэхээр хүүхдүүдэд аваачаад нүд тэгээ чих хамар хоолой үзлэг. Тэгээ ясны хөшчүүл болохоор ясны сэрэгжилт бамбаа булчирхай дотор даралт эхо үзлэг арьс онцлогоо гэх зэрэг үзлэгүүд үн төлбөргүй явагдаж байгаа гэж. Тэгэхээр хүүхдүүд болон настаачуудыгаа аваад өнөөдөр үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордон руу очиод энэхүү арга хэмжээнд оролцоорой. Өглөөний 9 цагаас гэхэр чинь туудахгүй нэг чинь 9-өөс 17 цаг гэж юм. Тэгэхээр харьцангуй бас эрт үйл ажиллагаа нь хаах юм байна. За өчигдөр өнөөдөр хоёр тоглогдож байгаа. Тэгээд рок pop сонирхогчдын зорж очиж байгаа нэг тоглолт бол хөгжмийн зохиолч Монголын урлагийн гавь зэтгүүлтэн Чулуунбатын тоглолт. Өчигдрийн тоглолтууд дээр бол үзэгчдийн лайвууд айгүйх явж исэн савчлаар. Тэгээд ер нь бол үзэгчд маш өндөр сэтгэлдтэй байсан. Өнөөдөр бол энэхүү тоглолтын сүүлийн өдөр тэгээд бас маш олон үзэгчтэй байх байхаа гэж бодож байна. Тоглолтын билетийн үнийг бас үзэгчдэд танилцуулчих. 30,000, 40,000, 60,000 төгрөг гэсэн үнэтэй байгаа юм байна. Суудлаасаа хамааран. билет нь бол ер нь дууссан байл. Тийм үү. За тэгээд тэгвэл тэгээ одоо захиалж махиалж болохгүй юм шүү дээ. Тийм яг захиалж махиалж тал малаараа ингэж яриад болохоор бүр амар болж илээ угаасаа. За бодроотой ярил Чукаахын тоглолтын билетийг олоод өгч бах уу. Айгуу олон танилцалтай. Чинээс хоёрыг олоод өгч. За энэ нөгөө нэг Face of Beauty International 2016 улсын миссийн одоо олон улсын миссийн тэмцээний титэм гардуулах хэсэл өнөөдөр болж байгаа. Тэгээ энэ дээр хамгийн одоо миний хувьд анхаарал татж байгаа зүйл юу вэ гэхээр нөгөө Украины мисс Валерия Лукьянова нөгөө олон улсад амьд Барби гэж алдарсан бүсгүй маань өнөөдөр дуурин дуулна. Ер нь бол яг үндсэн мэргэжил нь бол дуурин дуулаач. Тэгээд өнөөдөр бол өөрөө маань болох газар нь өөрчлөгдсөн байсан тийм.
Болох газар маань корпоратийн convention center. Яг манайхаараа өглөөлбөр зочноор орохдоо бол буян тухай спортын орно гэдэг анх зарлаж ирсэн шүү дээ. Буян тухайд болно. Зарлаж ирсэн. Энэ корпорат болохоор бол саяхнаас товлогдоод корпорат болохоор болсон байлээ. Тэгээд амьд барби чи манай студид ирнэ гэ манай эрэгтэй хөтлөгчд маань хамт суухгүй муухгүй гэж хөтлөгчд нь ээлж бэл солигдол буян болов энэ ч. Тэгээд тэглөө ялаа. Амьд барбиг. За сэтгэлээсээ хуваалцаач. Мэдгүй. Нөгөө хажуугаар нэвж Монгол өвгнүүд нийлүү яригдах юм билээ шүү дээ. Би шууд татуун нэг хэлчихвээ. Сая Монголын залуучдын албан дээр 45 нэрсэн. Тэгээд бүгдээрээ хүүхдийн гэр бүлийн нөгөө хүчирхийллийн эсрэг залуучдын албаны гаргасан уриалгад нэгдэж гар үсэг зурж барьж ингээд уриалганд нэгдсэн. Тэгээ харсан манай Монгол охтууд л хөрх юм бэл. Тэр нэг амьд барбиг хажууд бол тийм юм билээ. Тэгээ нэг бидний хувьд нөгөө нэг тийм юм хүлээж авахгүй болоод гэдэг юм. Яг харсан чи яагаад гэвэл энэ нэг спорт мессийн тодруулах, спортлог месс тодруулах энэ юуг нь бол Optimus гэдэг манай брендийн ивент гэсэн. Яг тэн дээр нэг арга хэмжээг ингээ хараад ингэсэн. Яг Европын мерсер хүүхнүүд бол гоё юм билээ л дээ. Тэгтээ яг тэр нэг амьд барби гэдэг тэр хүүхэн ч юм болоо мэдхгүй. Яг бас цагаар за өөр юм ярьсан. Яг хөө би дугаалаа. За өөр юм яа одоо бүгд. За тэгээд Улсын драмын эрдмийн театр болон Монгол Улсын филармон за мөн дээрээс нь Дөөрбөж эрдмийн театрын өвөл цагийн нээлтийн тоглолтууд эхэлж байгаа. Тэгээд энд бол өчигдөр өнөөдөр 12 цагаас хүүхдийн нөгөө Тэмүүжин түүхэн жүжиг тоглогдож байгаа зохиолч Жаргал сайхны. Тэгээд ер нь бол манай нөгөө сургуулийнхан маань ерөнхий боловсролын сургуулийнхан маань багш нартайгаа хамтдаа бас хагас бүтэн санд үзүр үйлчлэгэнд хамрагдж байгаа болвол Улсын драмын эрдмийн театртай хамтран ажиллаарай. За дараагийн уран бүтээлчдийн тоглолт бас Улсын драмын эрдмийн театрын Ану хатан жүжиг зохиолч Шүдэр цэцгийн Ану хатан түүхэн жүжиг маань өнөөдөр маргааш 17 цагаас тоглогдох гэж байгаа. Тэгээ ер нь бол энэхүү нөгөө жүжигүүдийн билетийг бол Easy Ticket-ийн хамтарчдаг шүү дээ. Easy Ticket дээрээс захиалаад тэгээд шууд очиод үзэж болох юм байна. Аппликейшнтэй илүү юм тийм. За дараагийн арга хэмжээ Дөөрбөжгийн эрдмийн театрын тайзнаа одооны Жизел балет тоглогдож байгаа. Эхлэх цаг нь болохоор 17 цагаас ер нь бол Дөөрбөжгийн эрдмийн театрын үндсэн тоглолтууд бол дандаа 17 цагаас эхэлдэг. Дөөрч байсан, бүжгийн жүжигч байсан. За ерөнхийдөө товчхондоо ийм мэдээллүүд байна надад. За тэгээд яг одоо эдвидлээстэй хамт байгаа та бүхэндээ зориулаад өнөөдрийн цагаагарыг хүргээд эргээд студидтэй уулзсаа. Тэгээд яг одоо Улаанбаатар хотод 8 цаг 21 минут болсон байна. Тэгээд та бүхэндээ цагаараа мэдээ өргөж. За тэгэхээр цагаар бол нэмэх 2 юм биш үү? Та бүхэн. За товцоо тааруулж гараарай гэж хэлмээр. Тэгээ түрүүний мэдээлэлээс гадна өнөөдөр бол дараа гэр бүлээр байгаа дэлгүүр өсмөр байгаа хөөхгүй. Гадуур бол нөгөө нэг хямдрал бол битүү илээ. Тэгээ эса аутлет центр ер нь бол хямдарсан байлаа. За тэр яг миний хувьд бол амралтын өдрийг сайхан гэртээ өнгөрүүлэх аюул дуртай. Гэхдээ ойрын ер нь хэдэн 7 хоног амралтын өдрөөс гэртээ байж чадахгүй байгаа. Тийм тэгээд ер нь бол би хэлдэг амралтын өдрөөр гэртээ байгаа гэрийн аавууд маань тийм ээ. Аавууд маань ер нь бол эхнэрүүдтэй сайхан хоол хийж өгч байгаарай. Гэр бүлийнхэндээ бүгдэнд нэг сайхан хоол хийгээд өгч байгаарай. Мэдээж л хүний хань үр хүүхэд нь мэдээж аавынхаа гарын, нөхрийнхөө гарын хоолыг дуртай л гэж таараа тийм ээ. Би бол өнөөдөр тэр нэг Францын кокон хий гэж бодоод байгаа.
гэртээ юу? Тий, коко нэг өнөөдөр хийж байгаа яг бүрэн утгаар нь хийх гэдэг. Ер нь бол юмнууд энэ бүгд бэлтгэсэн байгаа. Оройчд ер нь хийхэд бол билээ. Материалууд нэг билээ. Гэхдээ тэрийг нэг хий гэсэн бодлоо. Тэгээ надаас байна нөгөө нэг бан шиг хүмүүс аяг ихсэн гот байна. Байн шүү. Үйл ажиллагаа нь явж байгаа юу? Байгаа юу? Баггүй юу? Тэр байн шиг явж байгаа. Тий. Тэр хүмүүс асуудлаа. За юу пэйж нь юу лээ? Гяза гой байн шиг гэдэг пэйж байгаа. Тэгээд пэйжэн дээрээс бусад бүх мэдээллийг авах боломжтой. За тэг өнөөдөр баянаг эргэлж байгаа ногоо бол бүгд ногоо өнгөтэй. Тэгэхээр ногоо өнгөтэй ногоо бол витамин С-гээр баялаг байгаа. Тэгээд энэ дээр бас ер нь бол жоохон бүх хүний биед хэрэгтэй гэсэн айлуулах олон шийдлийг л хэрэглэлээ л дээ. Жишээлбэл лов өнгөхөс сахарын агуулмжтай байдаг. Мэдээж хүн бол сахар авах хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр. Хүнд хэрэггүй ногоо энэ байхгүй. Угаасаа байхгүй. Ер нь хүнд хэрэггүй юм гэж ер нь бол бараг байхгүй шахав. За тэгээд баянагийн хоолыг төр орхиод утаа унтахгүй баянагийн хоолтой цог эрүүл мэндийн зөвлөгөө сонирхолтой зөвлөгөө хүргэнэ. Тэгээд яг одоо студид маань ихний зочд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд ихний зочдтойгоо уулзъя. За өнөөдрийн маань нэвтрүүлгийн хамгийн анхны зочид маань хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын филармоны госол дуучин Хулан охин тэрглээ хамт хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өглөөний мэнд хүргэе. Өглөөг яаж өгтваа? Баярлалаа. ETV үзэж байгаа үзэгч та бүхэндээ амралтын өдрийн бас мэндийг хүргье. Сайхан амарцгааж гинөө. Тий, охинтойгоо өнөөдөр бас л танах л өстө наашаа гэлцлээ. За, тэргэл өглөөг хэрхэн өгтөө? Миний өдөө амар сандарсан. Ягаад гэвэл өнөөдөр би үзэсгэлэнгийн нээлтэнд нээлтэ гаргана. Тэгээд өглөө амар сандраал тэгэл өглөө бараг сэрэхгүй байх гэж бодлоо. Тэгээд яасан ч 7-аас сэрэл тэгэл шууд таашаа ирсэн. Өнөөдрийг ер нь амралтын өдрийнхөө өглөө хөтөлбөрүүдийг амралтын өдрийг гэр бүлдээ зориулъя гэсэн уриатаагаар үзэгчдэд хүргэдэг. Тэгээ өнөөдөр бол гэр бүлээс шалтгааллах амжилт гэсэн одоо энэ хүү сэдвийн хүрээнд өнөөдрийнхөө зочдыг урьсан л да. Тэгээд хулангийн маань хувьд бол бас уран бүтээлч одоо гэр бүл тэгээд үүнээс төрсэн тэрглийг бол маш багаас нь одоо ингээ том болох хүртэл ингээ хажуунаас нь хараад бас өслөөлтөө тэгээд дуудуулж эхэлсэн зураг зурж эхэлсэн гэх мэтчлээ одоо гайхшруулсан маш олон гайхалтай авьяасууд манай тэргэлд байдаг. Тэгээд өнөөдөр бол хамгийн анхныхаа бие даасан үзэсгэлэн бол үзэгчдтэй бас дэлгэхээр тэгээд хамгийн бас гайхалтай хамгийн анхны догтлолтой өглөөгөө бид хамтдаа өгтөж байна. За тэрглийнхаа зураг авьяасын талаар ер нь эхнээс нь яриатай хэдүүлээ. Тэгээ өнөөдөр бас бидаас үзэсгэлэн гаргах хүртэлх замналыг. Би багаас нь өвөөтэй олсон. Манай өвөө маань баримлж байгаа байхгүй. Тэгээд би ингээд тар багасаа хамт ингээд өссөн болохоор ингээд хамт дандаа зураг зураал, хамт баримл хийгээл дандаа ингээд хамтарсан юм хийдэгсэн. Тэгээд тэрүүнийг ингээд улам өргөжүүлээл тэгсээр хаал өнөөдөр ингээд үзэсгэлэн гаргах гээд байж байна. Хэдэн жил одоо зурж яаж яг ингээд идэвхтэй. Идэвхтэй. Бүр багасаа. Бүр багасаа идэвхтэйсэн юм тий. Энэ би надад энэ дээр бас нэг энэ ихтлэхийн 2013 гэдэг энэ бүтээл их сонин өрмөц санагдаад байна. Энэ одоо шавраар юугаар уучлаарай. Шавраар тий. Пич одоо нөгөө. Тэгээ нааша рельеф маягийн. Яг хамгийн анх хийсэн рельеф байхгүй. Рельеф одоо зураг гэх юм уу? Ээж нь уран бүтээлч, охин нь уран бүтээлч. Ээж нь охиныхоо энэ авьяасыг энэ амжилтанд хүртэл бие даасан үзэсгэлэн гаргана гэдэг бол тодорхой хэмжээнд түвшинд карьерт очсон байна. Амжилт гаргасан байна тий. Тэгэхээр яаж тордожээ, яаж одоо дэмжижээ. Ер нь манайхан чинь тийм шүү дээ. Гэр бүлэрээ ер нь одоо намайг ч гэсэн жоохон байхад аав жир минь бас айгүй их дэмждэг байсан.
дууд бол хүсэл сонирхлыг минь бол ер нь нэлээ их дэмжсэн үнс шүү дээ ер нь. Тэгэл ерөнхийдөө бас нэг гэр бүлийн тийм хүмүүжлээд юм байна. Эцэг их нь хүүхдээ аль тэр нөгөө дуртай ямаар нь хөгжүүлээд тэр хүүхдийн хүсэл сонирхлыг нь улам зөв тийш нь хандшиг хандлагын гэхдээ бас дээрэс нь урлагт дуртай хүүхд бол өстой хамгийн зөв мэдрэмж, зөв боловсрал, зөв хүмүүжлийг авдаг байгаа. Тэгээд тийм ч учраас бас би бас охиноо одоо зураг зурдаг, багасаа зураг зурдаг, дуу дуулдаг ийм аяасыг нь бас дэмжиж гэж бодсон юм. Тэгээд ерөнхийдөө аав минь гэр бүлэрээ л ер нь бид нэгээ ер нь маш их дэмждэг гэр бүл байгаа. Тэгээд охиныхаа үзэсгэлэн гаргая гэж бодоод ямар санд энэ чинь айгүй олон жилд нөгөө багасаа хүүхдийн нөгөө зурсан маш олон жилийн бас ингээд нөгөө хөдөлмөр байна л та. Тэгээд дээрэс нь охин маань ямар нэгэн одоо багш байхгүй өөрөө дандаа өөрийнхөө дотоод одоо филингээр зураг зурдаг. Өөрийнхөө уран бүтээлээ хийдэг. Тэгээд тийм болохоор бас нэг энэ хүүхдийн яг өөрийнх нь дотоод философи гэх юм уу те энэ үзэсгэлэнд нь агуулгдсан байна. Харин сүүлийн үеийн зургууд дээр маш огцом юм хувьслоод гарсан л да. Ер нь одоо надад нөгөө постлж байгаа зургууд энэ төр юмнуудыг болвол тэгэл хэдүүлээ ингээл ярилцаал, танилцаал явж байгаа л да. Яг нэг одоо жишээлбэл фэшн, загварын энэ төр гэл зургууд явж исэн шүү дээ. За ямар ч байсан манай тэргэл зурдаг гэж явж исэн чинь бидаас үзэсгэлэн гарах боллоо гэсэн чинь дэлгэж тавьсан зургууд нь бүр вау гэмээр ийм огцом одоо юу хэ. Тэгэхээр нөгөө зурж байгаа чиг хандлагынхаа талаар тэрглээ. Яг одоо ямар хуу төрлийн зургнууд зурах гэж одоо зорж гин өнөөдөр бас үзэсгэлэн дээр чи ямар төрлийн зургнууд байх бол ер нь бол зохиомж бүх юмнууд нь зохиомж тэгээд миний бодлоор бол би өөрийнхөө ингээд хүний юу хүсэж байгааг нь биш би яг өөрийнхөө доторх байгаа ингээд ертөнцөө ингээд хүмүүст дэлгэдэг байхгүй юу тийм тэгээд зурган дээрээ болгодог ер нь л тийм энэ одоо уучлаарай үзэгчтэй хэрэглээсээ ч гэсэн хэлцэл өчөө би ч нөгөө нэг мэдрэмжгүй нөхөр шүү дээ. Одоо жишээлбэл энэ ингээд зурагч гэдэг юм уу, энэ ч гэдэг юм уу. Яг ямар ертөнцийг илүү их ингэж хүмүүс харуулж мэдрүүлэхийг хүсдэг юм бэ. Одоо би надад бол ингээ харахаар тал нүр харагдаад байгаа байхгүй нэг зураг дээр жишээ тий. Тэгэхээр энэ яг чамд тийм ямар төрлийн мэдрэмж төрөхөөр одоо ийм бүтээлүүд бий болоод байна. Энэ тал нүртэй болохоор би ингээд тэр үедээ юу хэмдэ ингээд нууц гэх юм уу одоо нэг ингээд дэдэж штэ хүний ингээд feelings like би яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Гэтэ ерөнхийдөө бол ингээд нууц магтал байхыг хүссэн. Нууцлагдмал байхыг хүссэн тий. Тэгээд ер нь нөгөө эмэгтэй хүүхэд болохоор өөрөө манай охин чанс нөгөө фэшн хувцас загварт маш их дуртай тиймэрхүү юм сонирхдаг. Тэгээ яг хөө тэр талаасаа бас хэрвээ үзэсгэлэнг нь хурж ирсэн хүмүүсүүд ерөнхийдөө ойлгох байх. Нэг зурсан зургнууд нь ямар нэгэн бас өнгө колорит тий тэгээд тэр нөгөө хийсэн одоо техник аргачлал ч юм уу өнгөний энэ загварлаг бас тал руугаа хандсан. Тиймэрхүү уран бүтээлүүд гэж би боддгийн. Тэрэглийн юу үзэсгэлэн хаана вэ? Өнөөдөр Zassin Square. Тэгээд Articore гэдэг галерей байна. Манай эрхэм мөндөд үзэгчид өглөө сэрээд харж байгаа бол бас энэ мундаг охины үзэсгэлэнг очиод үзээрэй. Бас хүүхдүүдтэйгээ хамт тийм бас хүүхдүүд чинь магадгүй бас зураг зурдаг бол ямар нэгэн баримлаар юм хийж байвал эсвэл хөгжим тоглох дуртай юм уу, дуулах дуртай юм уу хүүхдийнхээ айл нэг талыг тэр талыг нь бас сайн дэмжиж өгч байгаараа ээж аав нараа. Тэгээд бас ирж охины минь үзэсгэлэнг ирж үзээрэй. 5 цагаас нээлт нь олно. Тэгээд ямар ч лээс энэ өдрийг охинтойгоо одоо гэр бүлэрээ бас сайхан өнгөрөөж байгаадаа бас их баяртай байна. Тэрэглийг би дуучин болчих нүгэ л хүлээгээд байсаа гэсэн чи одоо ямар ч тач гэсэн гэхдээ дуу уран бүтээл гаргах бас магадлал байгаа ах тийм ээ. Тэгээд дуугаа дуулахаа юу болсон бэ? Арай гэхдээ за нэг сюрприз задлчихгээд тахгүй. Арай үзсэн дээрээ нээлтэн дээрээ дуулна амт өвчмтэй. Oh my god. За баяр хүргэе. Тийм яг хад нөгөө нэг өөрийнхөө манай охин ч одоо өөрийнхөө бүх авьяасыг нэг өдөр дийлгэх гэж байна л та.
Ээж авийн дэмжлэгтэйгээр эмээ өвөөгийн дэмжлэгтэйгээр олж авсан хөгжүүлж байгаа бүх авьяасаа өнөөдөр тэргэл маань бүгдийг пал хийх хүмүүст үзүүлэх нэ гэж. Ер нь дуулж одоо жишээлбэл мэдрэмжээ илэрхийлэх, зураг зорж илэрхийлэх хоёрын одоо аль нь илүү чиний ертөнцийг илүү нээлттэй болгож байна? Зурглахтай. Тэгээд дуулахаар яг тэр дуугаа мэдэрдэг. Харин зурхаар өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлдэг гэж би боддог. Маш олон нөгөө өсвөр насны хүүхдүүдийнхаа сэтгэл зүг бас нэг ойлгож ядж байгаа эцэг эхчүүд магадгүй байгаа бох. Тэгэхээр өнөөдөр тэрглийн бас үсгэлэн очиж үзснээр өсвөр насны охтуудын ман дотор бас ямар ертөнц байдаг юм бэ гэдгийг болоод бас очиж харах боломжтой, мэдрэх боломжтой юм байна гэж бас миний бодолд бууж ийн. Тэгээд гайхалтай байна. Баярлалаа тэрглээ. Баярлалаа. Баяр хүргэе. За дараагийн арга хэмжээ бас хулангийн маань төрсөн өдөр артж байгаа. Тэгээд ер нь бол яг жилийн бас онцлог үйл явдлуудын нэг бол манай хулангийн төрсөн өдөр байдаг. 11 сарын 1 байдаг. Тэгээд энэ үүнтэй холбоотойгоор бас хулан маань жил болгон ойр дотныхныгоо мөн одоо хуланг сонсох дуртай үзэгчдтэй хамтдаа нэг үчиг өнгөрүүлдэг. Тэгээд бие даасан тоглолтоо хийдэг. Тэгээд энэ жилийн тоглолт хизээ товлогдсон байна. Энэ жилийн тоглолт болохоор 11 сарын 11-нд тэгээд яг нэг дөхүүлж агаад бид нар бас нэг 2 3 газар сонгочоод хийх газраа бас нэг тавуулчаад тавуулчаад тэгээд ерөнхийдөө бас мэдээлэл өгье гэж бодож байгаа. Тэгээ одоогийн байдлаар бол бэлтгэлийн байдалтай л явчихна. Бэлтгэлээгээд амар хөгжмийн хандлагатай байгаа. За тэгвэл төхүүлж агаад энэ талаарх мэдээллийг үзэгчдэд хүргэнэ. Тэгээ өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хамгийн гол нь өнөөдрийн бас үцэглэнгийн нээлтийн ажиллагаа гайхалтай сайхан байх болтугай. Танаа гэр бүлийн хувьд бол хамгийн үнэтэй, бас дурсамжтай, үнцэнтэй өдөр байх болов гэж бодож байна. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Телевиз үзэж байгаа бүх үзэгчдтэй бас энэ амралтын өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Цагийг одоо үр бүтээлтэй, гэр бүлтэйгээ аз жаргалтай сайхан өнгөрөөгөөрэй гэж хэлмээр байна. За ингээд ИТV телевизийн амралтын өдрийн өглөө хөтөлбөрийг үзэж байгаа үзэгчдтэй цагаагаар мэдээллийг хүргэе. Тэгээд ер нь бол бид 20 минутын зайтаагаар бас цагаагаар мэдээллийг хүргэхийг зорьдог. Энэ бол яг одоо гэрээсээ гарах гэж байгаа гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэх гэж байгаа үзэгчдтэй зориулж байгаа ингээд цагаагаар мэдээллийг хүргээд иргээд студид олцгаая. За тэгэхээр өнөөдрийн сошиал саяны тайм бол тэгээд яг саяны маань тэрэглийн үдгслэнгүүд орой үзэх хэрэгтэй. Ялангуяа эцэг эхчүүд маань үзээсэй гэж хүсэж байна. Яг тэгэхээр хүүхд бол өөр ертөнцийг өөрийнхөө арга байдлаар илэрхийлдэг. Тэгээд яг энэ өөрийнхөө илэрхийллийг гэсэн энэ хүсэл сонирхлыг заавал дэмжих хэрэгтэй гэдэг юм бол эцэг эхчүүдтэй маш дахин хэлмээр байна. Тэгэхээр хүүхд маань өөр ямарваа нэг юм хийгээд эхлэхээр эцэгчүүд маань тэрийг хориг тавьдаг, дэмжихгүй батлын арга хэмжээнд маш их байдаг. Магадгүй юу гэдгийг зураад баримлаар юм хийгээд эхлэнгууд нэг байгаа баримлаар ахаад юм хий гэдэг ч юм уу те. Нэг хийсэн зүйлийг хадгалж авч үлдэх бүтээл болгох гэдэг тал дээр нь бол илүү их ажиллаарай гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн
бол тэргэл гэсэн нэг шинэ өнгө гэрэлтэж эхэллээ. Тэргэлийн бүтээлүүд нэр үнэхээр миний анхаарлыг татж байна. Орой заавалчгүй цаг гаргаж очино. За, сошиалныхаа таймер оръё. Болроо. За, тоор сонингоор сонирсах юм байна. Өнөөдөр бол ганцхан сони эвлэгддэг байгаа. Сонингийн үгэх юм бол өнөөдөр сонины нэм гаргийн дугаар надад их таалагддаг. Нэг их уулс төржөөгөө, нэг их том асуудлын талаар бичээгөө. Тэгээд ер нь бол миний хувьд ч гэсэн өдөр тутмын амьдралдаа яг тийм асуудалд нэг хутгалдаад ороод өөрийнхөө бас бие сэтгэл физиолог хямраагаад ахыг хүсдэг л дээ. Тэгээд өнөөдөр сонины амралтын өдрийн дугаар бол надад маш их таалагддаг. Амралтын өдөр бас эргүүлж байхад онцлог мэдээллүүдээ харж байна. Хагасны дугаар Викториягийн их сургуулийн оны шилдэг диссертацийн шагнал авсан анхны Монгол сэхэтэн гэж шүү. Мундаг тий? Тийм байна. Монголын ирээд бас оюутан залуус мэдлэгийн санаагаа түгэл бий. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн багш Вандан гомбын данаа сүрэн гэж. Диссертацийн ажил нь ямар хөө ажил байсан бол энэ бас диссертац бичээд шилдэг гэдэг бол бас мундаг байна. За энэ өнөөдөр сони нямын зочин дээр бол жүжигчин Батцараг буюу нөгөө Исчүү гэдгээр нь үзэгчид сайн тань Исчүүгийн ярилцлага байна. Сэлт киноны ах ламын дүрд тоглох юмсан гэж байна. Ер нь бол алтан үеийн кинонууд маань бол манай монголчуудын зүрх сэтгэлд тодор бас сэлэгдэн үлдсэн уран бүтээлүүд байдаг. Тэгээд залуу уран бүтээлчд маань ч гэсэн бас тэрхүү кинонуудаас үзэж суралцаж жүжигчдийн болоод манай уран бүтээлчдийн ур чадвараас болол харж үеийн үед бас суралцаж явдаг. Тэгээд Батцаргийн хувьд гэх юм бол манай Монголын кино цамхаг кино студийн бүтээл админз гэсэн шинэ одоо аимшигын кино бүтээл дээр бол гол дүрийг бүтээсэн байлаа. Тэгээд энэ бол кино цамхаг студийн гаргаж байгаа аимшигын кинонууд бас залуучуудын анхаарлыг маш их татж байдаг. Ороолон хүүхэлдээ зойр гэх мэтчлээ. Дотор ар залгасан нэртэй мөртлөө дотор ар залгасан үйл явдалтай аимшигын кинонуудыг хийдэг. Тэгээд ээлжид уран бүтээл нь бол админз гэсэн энэ хүү уран бүтээл байгаа. Тэгээд Батцараг болон мөн ороолон кинон дээр тоглосон Батцараг болон жүжигчин Пүрэв Жаргал нар тоглосон харагдчихсан. Тэгээд энэ бол бас сонирхолтой ярилцлага, дээрээс нь бас сонирхолтой уран бүтээл болсон гэж бодож байна. За, сошиалар юу байна? Бодлоо. За, би нэг жоохон уус төрчтэй юм гэж одоо. Амралтын өдөр үү? Тий, яа гэм бэ тий. За, өөрөө л мэд. Тэгээд энэ бол 2014 бол 15 онд гарсан зургнууд байгаа. Тэгээд энэ бол бүр яг нөгөө манад байдаг хоригдсон байд ахын цаас таймтыг маш олноор нь бол ингэж хяруулан хядсан, агнсан. Энэ зураг бол за өчтөрөөс эхлээ сошиал дээр бол нэлээд тараад эхэллээ. Тэгээ хамгийн гол эндээс олж болох баримт нь юу вэ гэхээр энэ ан хийхэд энэ нөхдүүдэд зуучилсан. За одоо энэ бол Араб чих, Кувейт чих нөгөө лалын орныхон л байгаа. Тэгэхээр энэ нөхдүүдэд энэ зуучилсан машины дугаарууд нь бол энэ дээр маш тодор байгаа. Тэгэхээр энэ дээр бол буух эзэн буцаа ихтэй гэдэг зүйл яригдчаа. Тэгэхээр энэ дээр бол ямар нэг арга хэмжээ аавна гэдэгт бол итгэлтэй байгаа. За тун саяхан бол бас нэлээдгүй тооны ийм нөхдүүдээс би таарсан өөрөө. Тэгээд бид нар бол энэ манад бол энэ нөхдүүдэд хууль дүрм гэж юм үйлчлдэг юм уу гэмээр өмнөөс нь харамсмаа. Тэгээд эдгээр бол нөгөө хүний өмнө хурд ирсэн нөгөө юу шиг хандна л та. Тэр энэ нөхдүүдэд тооц арга хэмжээ байна уу гэсэн ийм мэдээлэл бол өчтөрөөс эхлээ сошиалаар бол нэлээд яваад гисэн. Тэгээд бас нэг таатай мэдээ юу нэхэр бидэд 5 дахь дугаар дээр бишээ нэгдхийн дугаар дээр ярьжсэн нөгөө нэг хаана өрөмтдөг банд гэдэг нэг хүүгийн тухай сошиал дээр бас нэлээд тренд болж байна. Тамаар хүрчихсэн. Тэр залуугийн тухай мэдээлэл явсан. Тэгээд тэр залуу маань бол Унгар руу тэтгэлэг аваад Унгарийн тэтгэлэгт хамрагдаж сургуульд явах боломжтой болсон. За энэ бас Германд орсон сая. Бишээ Польш улсад бүтээгдсэн дугуун зам гэдэг энэ маш сонирхолтой дугуун зам байна. Энэ яадаг вэ гэхээр өдөр нараар өөрөөгөө сэлгэлдэг. Тэгээд шөнө олонгод өөрөө ингэж гэрлэж ястдаг дугуун зам. Энэ бол өдрийнхөө нараар цэнгэлэгдсэн өөрийнх энергиэрээ бол 10 цагийн турш нэг цэнгээ барьдаг. Тийм үедээ Монгол инженеруудын гурван гэж зүйл байгаа юм тийм ээ. За тэгээд бас нэг сонирхолтой мэдээллийг хүргэчих. Тэгээд үзэгчд манаас ойлгох байх гэж бодож байна. Бид нар бол энэ сошиал тэгээд Facebook, Twitter-с ямар нэгэн мэдээ бэлдээгүй.
Зүгээр энэ бол бидэд та бүхэндээ зориулаад энэгээр тренд болж байгаа зүйлүүд юу вэ гэдэг. За тэгээд бүтэн 6 сарын турш үргэлжилж байгаа. Монголын хөлбөмбөгийн холбооны дээд лиг буюу хөрхрөө лиг маань маргааш одоо өндөрлөх гэж байна. Тэгээ маргаашийн сүүлийн тоглолт бол Хоромхон буюу манай баг тэгээ Улаанбаатар дээд сургуулийн Улаанбаатар онгонууд багтай маргаашийн тоглолтыг хийх гэж байна. Тэгээ хамгийн сүүлийн тоглолт хийгээд хүрэл медаль буюу 20 сая төгрөгийн төлөөх тоглолт маргааш болох гэж байна. Тэгээд энэ зөвшөөрөл ашиглаад өөрийнхөө давуу талыг ашиглаад Хоромхон клубийнхаа үе үеийн нийт тамирчдад өдрийн төргээд амжилт хүсье гэж хэлмээр байна. Тэгээд тэр маргааш хөлбөмбөгийн холбооны тэмдэглэлд уулзъя. Тэгээд 6 сарын хөтөлбөр буюу бүтэн жилийн тамирчдын хөтөлбөрөө маргааш одоо дүгнүүлэх гээд лиг маань дуусах гээд байж байна. Тэгээд Хоромхон клубийнхаа үе үеийн тамирчид болон спонсоруудаа баярлалаа. Хөлбөмбөгийн холбооныхондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. За сонноор өөр сонь сайхан юу вэ? Энд миний анхаарлыг татсан нэг мэдээлэл байна. Энд бүр сэтгэлч хөдлөх шиг энийг уншсан чинь дуулж бүжиглэх хөгжимтгөн сэтгэл бие махбодыг ямар ч жаргуугаар эмчлэх хувцастай гинэ. Дуулж хөгжимдөж бүжиглэх нь. Тий. Тэгэд энэ бол ерөөсөө амьдрал дээр батлагдсан байгаа юм байна л да. Тархины цус харавсан харуулт өгсөн хүмүүсийг Бостны эрүүл мэндийн төвийнхэн энэ туршилтаар бол өдөр болгон баг багаар дуудуулах, ер нь дуу аваа гаргаж чадхаа болсон байдаг шүү дээ. Баг багаар дуудуулах, баг багаар хөдөлгөөнд оруулах, хөгжим сонсгох, бүжиглэхийн туршилтуудыг хийснээрээ бас ямар ч эмгүүгээр, жаргуугаар хангах энэ туршилтыг бас амжилттай хийсэн юм байна. Тэгээд магадгүй нөгөө одоо ингээ хэвтрийн дэглэм сахиж байгаа, эсвэл одоо маш хүнд өвчин туссан тийм ээ нэг харилцах орчин хязгаарлагдсан өвчтнүүд байгаа бол ар гэрийнх нь бол бас яг энэ аргаар тушаад үсэх юм бол сэтгэл зүйн хувьд бол маш юм өндөр дэмжлэг болох юм байна гэдгийг бол мэдлээлтэй тэгээд эмээ өвгөөнөрийгөө бас тий хөөрхөн өдөр болгоо нэг дуулуулаад сайхан зурагтаар ч гэсэн нөгөө ингээ сувгийн булаагаал кино сув гэж юм булаагаад нэг тийм зүйлүүд байдаг ч тэгээ залуучууд маань ч гэсэн энэ дээр бас анхаарал тавиараа өвчтөе настай хэвтрийн дэглэм сахиж байгаа хүмүүс сайхан бол ар гэрийнхэнд нь бас их хэрэгтэй мэдээлэл байна. Тийм ээ. Тэгээ дуулна, бүжиглэн, хөгжмөдн дээрэс нь нэмсгэл хүний бас их тийм өндөр идэвхтэй активны байх юм маш чухал. Тэгээ үүдээ манайхан бол би нэг хүмүүст хэлээд идэв. Инээмсэглээ шүү, инээмсэглэхгүй шүү. Сэглэхгүй шүү, тий? Инээмсэглэхгүй шүү. Сэглэхгүй шүү. Инээдмийн кино гэж байдаг шүү дээ. Тэгэхээр инээд бол юу гэсэн үг вэ? Им. Тэ? Инээдмийн кино. Инээд бол им. Инээд эмийн кино. Тэ, инээд эмийн кино гэхгүй юу? Тэгэхээр бас хөгжилтэй зүйлүүдийг хийгээрэй. Ялангуяа жоохон хүүхдийг ингээд хараад хөөрдөө тоглоод тий чин сэтгэлээсээ инээчгээд бас маш тийм гоё эерэг мэдрэмж аавна. Тэгэхээр энэ амралтын өдрүүдийг аль болохоор уурлаж биш инээмсэглэж тэгээ бүдэн гэртээ нэг тийм дүрэн зохиочмор юм шиг надад санагдаад шүү дээ. Хэрвээ ингээд таарахтаа инээмсэглэхгүй байх юм бол мэдгүй альбом гал давж өгч гэдэг юм. За тэгээд гэрлэт баярлаа. Сонин дээрээс тийм улс төрийн хурц янз бүрийн болчлоо. За тэгэхээр сошиал дээрээс бас нэг мэдээ өрч энэ бол ITS буюу замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тогтмол мэдээлэл хүргэдэг. Тэгэхээр энэ мэдээлэл дээр маань бол энэ байдлаар хурд саарсан зам ерөөсөө ганцхан байна. Хаараа. Баруун дөрвөн замаас гисэр сүм рүү орж байгаа болж байна. Баруун дөрвөн замаас гисэр сүм рүү. Ер нь баруун дөрвөн замын одоо яг энэ Гранд Плазагийн урд тал бол баруун дөрвөн замын яг энэ хой талын уулзуур бол ер нь маш их ачаалттай уулзуурууд байдаг. Яг одоогийн байдлаар бол тараад гарангуут хүртэл яг энэ дээр ингээ төгжрлүүд үүсдэг. Баруун дөрвөн замаас гисэр сүм рүү шилжиж байгаа энэ уулзуур маань бол хурд бол нэлээд саарсан байгаа юм байна. За бусад замууд маань бол хэвийн зам чөлөөтэй ямар ч саарсан барьсан гатсан зам байхгүйгээр ингээд хэвийн үргэлжилж байна. За дараагийн бас нэг газ сошиалист юм дөрвч нь бол за өнөөдөр яг хаалж байгаа Баянагийн маань зураг орсон мэн үгүй пэйж Баянагийн хуудас гэсэн. Баянас кичен гэсэн Баянас кичен гэсэн энэ хуудас байгаа. Тэгээд та бүхэн нууцаар зочлоод Баянагийн хийж байгаа махгүй мөртлөө магтай юм шиг хоолыг болон бусад хоолнуудыг бас хийж болно. За тэгээд мөн асуух зүйлүүдээ
асууж болно. Бодрочи хувийн пэйжтэй Баггүй. гэрлээ. Пэйжгүй. Аккаунт. Үгүй танаа юу нэ байгуулгын. Байгуулгын пэйж бол бий. За яг юу сурталчлах хоронтой үгүй. Залуучуудын хөгжлийн полиси төвгөд ордоо. Үгүй би тийм юм рекламд морг. Рекламад манай ийм муухай тий. Залуучуудын хөгжлийн полиси төв. Яг тэр полиси төвийн Facebook хуудсыг, пэйжүүдийг мэдхгүй юм баг байхгүй. Залуучууд энэ. Тийм залуучуудад бол яг Яг хүний хөгжил. ялангуяа маш амжилттай бол залуучуудын хувьд бол яг энэ полиси төвөөс гаргаж байгаа мэдээлэл те энтлийн сургалт юмд бол айл болох идэвхтэй амрахыг боддог. Тэгтээ аягүй хэцүү. Эрт бүтгүүлэхгүй бол дүүчдэг. Ямарваа нэг юм. Тэгээ ари алга малга бол байхгүй аягүй хэцүү. За бодог тэн дээр суусан дээр нь эрүүл мэндийнхаа зөвлөгөөг авчаа. За тэгээ. Тэгэхээр эрүүл мэндийн зөвлөгөөг энэ удаагийн эрүүл мэндийн зөвлөгөө бол маань бол юу хэлэх гээд байна гэхээр гэр бүлийн өдөр гэжсэн шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн эрүүл мэнд гэдэг зүйл зөвхөн аав зөвхөн ээжээс биш, зөвхөн хүүхдээс биш. Яг бүгднгээс хамааралтай. Ялангуяа миний нөгөө зөвлөгөөг бол хүүхдэд зориулж өгдөг. Тэгэхээр ээж аавуудад хандаж 2 3 хаан зөвлөгөөг товч зөвлөгөө өгч. За одоо хүүхдний үед орой гэртээ орж ирээ. Заавал гараа угаагаад амаа угааж хүүхдээр очиорой гэдгийг нэгдүгээр хэлмээр байна. Яг гадаас маш таарцсан, гар хөл хүүтэн тэг ингээ ордог. Орон гутаал нөгөө нэг нялх хүүхдтэй хүмүүс манд гүрж хувцас тайлаад гүйж очиад хүүхдэд тэрэл ингээл үнсэл эхэлдэг. Энэ маань бол маш буруу. Яа тэр маш ханидны вирус, бактери эм зүйлүүдийг хүүхдэд шууд авч хүргэдэг. Тэгэл хүүхдэд гайхдаг. Гэртээ үжиж ханиад өрчих гэл. Гэрээсээ гараагүй мөртөө ханиад өрчдөг гэдэг. Тэгэхээр энийг бол энэ ханиад гэдэг зүйлийг бид нар өөрсдөө авч өгч байгаа. Тэгэхээр та гэртээ орсон бол хамгийн түрүүнд заавал гараа угаагаад, амаа угаагаад үүнийхээ дараа хүүхдээр очих хэрэгтэй. За хоёрдугаар алхам бол амнаас ам дамжиж хоол өгдөг хүүхдүүдэд нэлх хүүхдүүдэд ялангуяа. Жагаал. Хоолыг хөргөж байгаа. Имэнэр тэрчээс янзын ийштэй бас ингэж байгаа л. Хоолыг хөргөж байгаа нэртэйгээр ерөөсөө ингээл явчих. Ээж аавынх нь нүдийг хариулж байгаа л бас хийн штэ. За ялангуяа одоо тамхи татдаг бол хэрвээ та. Нэлх хүүхд бол тамхинаас гараарай гэж хэлмээр байна. За дараагийн алхам бол нөгөө уугч гэдэг зүйл байгаа. Уугчнд нь сайхан цай ичээд нөгөө халууны нүзгч чинь нэгээд өөрөө 2 3 сорж байгаа л мах гэж амруу нийцдэг. Энэ бол маш буруу. Тэгээд үүний дараа бас нэг хэлээдсэн зүйл юу вэ гэхээр нөгөө им хэрвээ таны хөрөгчөнд өмнө нь хүүхдийн хэрглэжсэн ямар нэгэн им там байгаа бол тэрийг яг одоо гаргаад хаяарай гэж хэлмээр байна. Яг одоо гаргаад хөрөгчнөөсөө гаргаад хай цэвэрл. Тэр имний хадгалах хугацаа дуусааг байсан ч хамаагүй. Тэр чинь хугацаа хамаатай байт юм шүү. Задлснаас хойш хугацаа гэж юм байдаг байхгүй юу? Хадгалах хугацаа, задлснаас хойш хугацаа гэдэг чинь ялгаатай зүйлүүд байгаад байдаг. Тэнгууд манайхаа яадаг вэхээр би ингээл айгүй олоод л хэлж юм л тань. Хөргөчөндөө хийдэг. Тэгэл нэг ханаа дөрөхөр нэг уулгачаал жоохон байж нэг 2 3 сарын дараа ханаа дөрөнгөд ахаа шууд нөгөөдгөө гарч ир шууд өгөөл ингээ явчихдаг. Тэгэхээр энэ эмний хэрэглээ, эмний зохистой хэрэглээ гэдэг зүйлийг та маш сайн андараа. Тэгээд хүүхдийн эмчилгээ бол хамгийн дээдл нь 3 хоног л хийгдэх хэрэгтэй эмчилгээ гэдэг. 3 хоног хийгээд тухайн эмчилгээний тун болон графикийг өөрчлөх ёстой. Яг нэг эмчилгээ 7 хоног, 8 хоног, 10 хоног нэг эмчилгээ үргэлжлүүлж хийж болохгүй. За мэдээж системийн буюу бусад эмчилгээнд бол сарын эмчилгээнд байна л да. Гэхдээ зүгээр ханаад шуухнаа ч гэдэг юм. Ер нь бол эмчилгээ 3 хоногоос илүү бол яг нэг эмчилгээгээр тогтмол хийж болдгоо. Ийм зүйлүүд байгаа. За тэгээд дараагийн нэг анхаарах зүйл юу гэхээр одоо хүүтэрчлээгээд хүүхдүүдээ гэрээсээ гаргахаа болчдөг. Гэртэл байлгаад идэг. Энэ бол маш буруу. Өмнө нь гардаг байснаасаа арай бага цагаар гаргана гэсэн үг. Гадаа хүдэрсэн бол дулаан авцлаад өмнө нэг цаг гардаг байсан бол одоо та 30 минутаас 15-аас 30 минут хүүхдийн наснаас хамаарат тогтмол өдөр заавал гадаа гаргаж явах хэрэгтэй. Гадаа хүүтэн байх хамаагүй дулаан авцлаад гаргаж явах ёстой гэсэн зүйл байгаа. За үүний дараагаар бас нэгэн зүйл сая сүүлийн үед над руу маш ихээр асууж байгаа зүйл юу гэхээр орон нутгуудаас аюух ярьж байна л да. Орон нутгууд маань бас яг нэг боловсон хүчний хөрөлцөө жоохон таарах байх шиг байна. Тэгээ орон нутгад бол ямар алдаа гарч ийн гэхээр ерөөсөө төрөөд 10 хоногтой 14 хоногтой хүүхдүүдийг танаа хүүхдийн зулаа битүүрсэн байна. Тэгэл юм болохоор тархины даралтай гэдэг ийм 2 хон шиг тавьж өгөөл нөгөө хүмүүс аяг хүндрэл учруулад хот руу аяг явуулаад байна. Тэгэхээр энэ дээр бол тийм зүйл байхгүй. Танаа хүүхэд чулуу гэдэг үгийг л хэлж чаддаг болсон тохиолдолд дээр танаа хүүхдийн зулаа битүүрлээ гэж үзнэ. Зүгээр хамгийн энгийн нь шүү дээ. Чулуу. Тэр нь юу гэсэн үг юм? Одоо хүүхдийн зулаа битүүрчлээ гэж ярьдаг шүү дээ бид нар. Тэгэхээр чулуу гэдэг үгийг бүрэн хэлж чадсанаар чулуу гэдэг үг тийм үү? Энэ үгийг алдаагүй хэлснээр танаа хүүхдийн зулаа бүрэн битүүрээ танаа хүүхдийн дархлааны систем бүрэн тогтлоо гэж үздэг байна.
хамгийн энгийн нь шүү дээ. Хөөс ингээд нөгөө зулагийн тэмтрээд ч юм уу ингээд үзэхээр битүүрсэн юм шиг байдаг л да. Тэгэхдээ энэ дээр бол хамгийн энгийнээр мэдэж авч болох зүйл маань бол ерөөсөө чулуу гэдэг үг байна. Тэгэхээр одоо 10 хоногтой хөвгт хилд ороод чулуу гэд хэлэхгүйгээс очиж тэр хөвгтөд зулаа битүүрнэ гэсэн үг биш. За тэгээ анхаарал тавьсан явдал баярлалаа. За хоолоор сонирхоо хоол ер нь бол баянаа маань хуурах гад энэ ч ингээд нөгөө захтаад байгаа гэшгүй тэгээд Хүлээгээд ингээд бүр ингээд тосоо халууныг ингээд мэдрээл ингээд бүр ингээд дотроос ингээд тосч ялаа. За тэгээд ямар ч байсан болроогоо бас наашин дуудъя. Өрж байна. Юу би ингээд хоол хийхдээ болроотойгоо яг ингээд хамт хийхээр айгу гоё байдаг. Ягаад тэгэхээр болроо миний хажууд ингээд харж байжгаад яг сурчаад дараа нь хийж дандаа зургийг үзүүлдэг. Энийг ингэчлээ тэгчлээ тэр нь арай тэгсэнгүү гэх мэтчлээ. Тийм байдаг болохоор ер нь бол болроотой хамт. Өнөөдрийн хоол вайн тийм үү? Өнөөдрийн хоол бол вайн уу? Өнөөдөр дандаа вайнтай хоол өгөөд идэв шүү чи. Өнөөдрийн хоол ч бол ер нь бол бүх юм нь ургамал. Тэгээд хийх гэж байгаа баг зэргийн өөр амт оруулах гэж байгаа лаврын навч байна. Дээрээс нь базилик навчны нунтдаг байна. За хаяр сайхан шижгэн болохоор. тэгээд надад нэг л сони юм санагдаад байгаа нь махгүй хоол миний хоолоогоор давах уу гэдэг л асуулт. Тэр юун дээр шүлэн дээр нь болроо байгаагүй болов. За. Нөгөө жинхэнэ ногоотой шүлөө. Тэ, жинхэнэ ногоотой шүлэн дээр. Махгүй хоол миний хоолоогоор давах уу гэдэг би гайхаад байгаа байхгүй. Тэгээ би баянаг хэлсэн шүү дээ. Махтай юм шиг махгүй хоолыг өрөө гэж. Энэ хүрэн манжин хүрэн сонгон маань нэг цусны өтгөрөлт шингэрлтийг зохицуулдаг. Тэгээд хүрэн дээрээс нь цус төлжүүлдэг. Хүрэн манжингийн хамгийн гол ачаал бүгд бол хавдрын эсрэг гэдэг байгаа шүү дээ. Маш сайн. Ягаад гэвэл та хүрэн манжин тогтмол хэрэглээд шүүсийг нугаад уулын сурчууд бол айгүй хэрэгтэй зүйл. Тэгээд бас энэ хүмүүс яг ингээд ажиглах юм бол ер нь бол яг манжин гэдэг ногоог ер нь бол бараг одоо хоолны хэрэгцээнээс хасж байгаа хэд маш их байна. Манжин жоохон муухай. Ер нь бол шар манжин, хүрэн манжин гэж хоёр манжин байгаа шүү дээ. Тэгээд тэднэрийг ер нь бол бараг идэхэ болцсон хүмүүс аюу их. Шар манжин бол манай хөрөгчөнд байхаа болоод удажаа. Яг үнэндээ. Ер нь бас яг ингээд ногоотой шүл гэдэг маань ер нь бол төмөс лууман байцаатай шүл гэсэн үг бол биш шүү дээ. Тийм ээ. Тэрийг бас үзэгчд маань сайн бодолцоороо мэдээж миний хамгийн гол хэлдэг зүйл маань болохоор хүн бүх төрлийн юмыг идэх ёстой. Гэхдээ хэм хэмжээг нь ихтүүлж болохгүй. Хүнд өөх тос хэрэгтэй, тий? Хүнд сахар хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүст хамгийн гол буруу мэдээлэл нь болохоор хүний бие сахар хэрэггүй гинэ. Хүний бие тос юусоо хэрэггүй. Тос хэрэггүй гинэ. Тий. Энэ бүгд маань хэрэгтэй байдаг гэхдээ бага хэмжээгээр. За нэг юм асууя. Чинжүү гэдэг ногоо шилтэй олон тохиромжтой тохиромжгүй юу? Тэр бол хүмүүсийн өөрсдийнх нь хандлага. Гэхдээ шүлтэй хоолнд хийдэг. Ер нь биш үү те чинжүүг олон төрлөөр ашигладаг шүү дээ. Шүлтэй хоолнд энэ хоёрдугаар хоолнд чинь соусаа бэлтгэж хийдэг. Гэхдээ энэ чинжүүний маань ач тусна гэх юм бол зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Би бол шүлтэй хоолнд ихээр аюух дургу. Тий, чинжүүнийх нь амт шүлтэй хоол руу аюух орчтой. Шүлтэй хоол нэг яг шүлтэй хоолны тийм нэг органик гоё амтыг шүлний нэг махны шүлний амтыг байхгүй болчихдог байхгүй. Дараад идэг. Би ер нь бол гэртээ айгуу тийм ногоо ер нь бол айгуу тийм ногоо идэх дуртай. За өнөөдөр хоолны дараа л за сонгоно ороод улаан манжингаа хуурч байгаа. Тий. Тэгээд ер нь бол энэ юу л та хамгийн удаан болж байгаа болох ногоонуудаа ихлээд. Энэ тос маань мэдээж бас оливийн тос байгаа. Зүгээр нэг одоо наран цэцгийн тос ч юм уу шар бүрцгийн тос бол биш. Оливийн тос байгаа. Оливийн тос бол хамгийн одоо юу багтай. Бусад тосноос янз бүрийн илчлэг багтай. Тэгээд дээрээс нь чинь олив гэдэг жимсний уруу юу шүү дээ. Тос шүү дээ. Яа тэгэд одоо хоол маань ямар ч байсан. Ер нь бол нэг 15-20 минут. Бүгдийг хуураад болоо. Тийм, ер нь. За өөр нарийн нанд нь нууц жор гэж юм байна. Нарийн нанд нь нууц жор. Амтхан дээр нь юу вэ? Амтхан дээр түрүүн хэлсэн лаврын навч, базилик, лимон, лимоны хүчил. Энийг бол яг баг зэргийн час хийсэн амт оруулах хэрэгтэй. Тэгээд давс хар перс байхгүй? Хар перс байгаа. Орон тий. Тий. Тэгээд юу яач? Орцооныг танилцуулчих. Хүрэн сонгон, сармис, ногоон сонгон, яншуу. Яншуу бол угаасаа мэдж байгаа тийм намайг хэрэгэлдэг. Тий. Тэгээд хүрэн манжин, луун. Тэгээд хаш, мөг, чинжүү, хилтүс. Бууцаа, юуцаа, брокколи. Дан ногоо. Дан ногоо. Таны хөрсөнд байгаа бүх ногоо.
Ер нь бол ямар ч тийм махны орц юуч байхгүй. За махыг юугаар орлуулах гэж байгаа? Махыг орлуулах шаардлага байхгүй шүү дээ. За ямар ч болохоор намсаж байгаа мэдрэмжийг хэлье. За тэгээд студ маань дараагийн зоч төрөлцөөрсөн мэт. Тэгээд дараагийн зоч маань бол түрүүн танилцуулсан маш онцлогтой зочтой байгаа. Тэгээд цагаа маш сайн барьдаг. Тэгээд яг зочд руу шилжихээс өмнө би нэг асуулт асуумаар байгаа шүү. Очиж амжихгүй юм байгаа тэгэхээр зочид маань өнөөдөр яг гэртээ гэр бүлээрээ ямарваа нэгэн зүйлийг хийх гэж байгаа. Гэр бүлүүдэд ямар нэгэн зүйл хийх сэтлийг өгөөсэй гэж хүсэж байна. За танаахан гэр бүлээр нэг тим юм хийчихээсэй гэсэн сэтлийг өгөөсэй гэдэг асуулт байгаа шүү содоо. Өнөөдрийнхөө зочдыг танилцуулахаас өмнө дэлгэцэнд бас нэг уран бүтээлийг өгье гэж бодож байна. Тэгээ уран бүтээлээсээ эргээд шилжээд студидд оозё гэсэн чинь опшига өгчих юм аа нариулагчаа. За уран бүтээлээ үзээд эргээд студидтэй зочдоо танилцуулъя.
За өнөөдрийн маань зочдын уран бүтээл ятгч мөнх эрдэнэ ихч болон Монголын үндэсний циркийн уран нугараач Лав Гочир нарын хамтарсан уран бүтээл клипний эхлэл хэсгээс нь та бүхэндээ хүргэе гэж бодсон боловч бид нар дуу алдсаар агаад тэгээд төгсгөл хүртэл нүүцчихлээ. Тэгээд өнөөдөр бас Монгол Угсаатны хөгжмийн навчааны тэргүүн Гамруу ах маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд гэр бүлийн хамтын амжилтын талаар бид нар сэдвийг сонгосон. Тэгээ өнөөдөр бол яг энэ сэдвийн талаар та хоёр манаас тодорхой мэдээгүй байж магадгүй. Тэгээд бас гэр бүлийн гишүүд байгаа. Лавга маань бас энэхүү уран бүтээлч гэр бүлийнхэнтэй хамтарсан уран бүтээл хийсэн. Тэгээд ер нь бол яг саяын клипийг үзээд бол үнэхээр тэр хөгжим гэдэг зүйлтэй хүний биеийн сэтгэл зүй болоод биеийн хөдөлгөөн гэдэг зүйл яаж бас уусаж зогсож чадсан бэ гэдэг зүйлийг бас гайхшраад сууж илаа л да. Тэгээд юун түрүүнд уран бүтээлийнхаа талаар яриагаа эхлэе. Юуны өмнө энэ өглөө хөтөлбөрийг үзэн суугаа. Үзэгчтэй бас энэ өглөөний мэндийг хүргье. Тэгээд сайхан уран бүтээл үлгэж аваад одоо Лав Гочир битэр өглөөний нэвтрүүлэгт оролцоод бас их баяртай байна л да. Бид хоёрын хийсэн нэвтрүүл одоо бүтээл маань бол Чандын өргөлт гэсэн нэртэй бүтээл байгаа. Тэгээд өөрөөсөө хэллээ шүү дээ. Хөгжмийн тэр уянгалаг сайхан гişгэн дээр биеийн тэр уян алархай хөдөлгөөн яасан гой зохицоовэ гэж ер нь бол битэрийн яг анхны мөрөөдөл хүсэл бол тэр л байсан л да. Яг бол Лавга маань ярих байлгүй. Цоо шин шийдэл байлаа л да. Тэгэхээр ер нь бол хөгжимчдтэй хамтарсан уран бүтээл Лавгагийн хувьд бол хамгийн анхных нь баг. Тийм. Ер нь бас миний бол харж байгаа бас Монголд ч гэсэн барай хатаж болж чадсан л гэж бодож байна. Ер нь бас тэгээд цирк уран бүтээлч гэсэн урд нэг юм клип хийж байгаагүй. Ямарчсан 2012 онд бид тэр мөрөд нэгж битээ ярилцчихсан нэг галын дом гэх уран бүтээлийн тоглолт тавьж байгаа. Нэгч манаас тоглолтод өргөдөж саяны одоо яг үзүүлбэр дээр одоо хойно дээр тоглож ирсэн. Тэгээ тоглолтын дараа бид ярилцчихсан. За хоёлаа энийг яг төгсжүүлье. Энийг гоо ингээд дэлгэцээр өшөө олон хүнд үзүүлэх те. Тэгээд бие өглөө бие сайхан ягтай бодлоо. Хөгжмийн энэ хоёрыг хослуулсан сайхан юм яа. Ярилцаж энэ жил тэгээд өмнө би баян цаг хасаар одоо ихээр байгалийн өрмөц тогтцтой газар сайхан ажлыг хийж тусглаа тийм. Энэ Лавга нөгөө байгалийн тэр гайхалтай үзэсгэлэнд нь одоо мансуураад умартаа тэгээд нисгээч одоо тийш хонохад умартаад бартаа сая бүр тэр клипийг үзчихсэн чи энэ үсгэж яах гэдэг юм бэ гэж хэлсэн. Өнөөдөр хадаад байгаа. Ямар ч бэлгээ байхгүй тэгсэн хүртлээ үсрээ зүгээрээс. Хүн юм байгаа. Яг бэлгээгүй трүкүүд хийсэн ба шүү дээ нэрэ. Тийм яг тэр үед яг тэр уулнууд чи өөрөө их зөөлөх юм билээ тэгээд бэлгээ авах юмарч боломж байхгүй. Манаас нь баг илсэн ингээд доошоо нурж унаад байгаа л хараа. Өөрөө би харж чадахгүй юм чинь шиг доошо буучих. Хасаач ингээд нэг тийм айц төрөл те бас хандраал. Тэгэл тэр бас сэтгэл зүй Лавгад мэн ч нөлөөлөх юм л ашиг зүгээр доо хийжээгээд тэгэл Лавгагийн тэр хэсгүүд бол аюу хэсэгтэй газрууд дээр зураг авалт явагдсан л да. Тэгээд уран бүтээлчтэй уулзахад бол ямар зоригтой юм бэ. Тэгээд унтсан бол яана гэлтгсэн чинь надад аюу хэцүү санагдчихсан л да. Нэрээ тэр бүгд тэгтээ ингэ бодохоор циркийн урлагууд ерөөсөө яг тэр тэнцвэр сэтгэл зүй бүх юм л ингээл цогцоороо байдаг юм байна гэж харсан. Тэгээд тэр үед бас зураг авалт явж байхдаа яг байгаль дэлхийн хэдийгээр аюул сайхан ивэж гарч ирсэн ч гэсэн гинт бас одоо хүчтэй салхилах ч юм уу те маш хүчтэй бороо ороод тэгэл тэр үед ч одоо өдөр чихийн тэнцвэрээ авч байгаа уран бүтээлчлээ бас хэцүүлсэн баг та тэр тухайгаас ярьж Лавгад сайн шүү дээ те. Ер нь тэгтээ цирк чи өөрөө өдөр болгон байнга л ерөнхийдөө эрсдэлтэй байж те. Тэгээд хойд бол надад ерөнхийдөө за ингэж хүйдэ гэж бодчихсон ч гэсэн унцсан гэж хэвчээж бодоагүй. Яг унцголоо яаж чадах гэж бодоагүй. Ямар ч яг нурд юм жоохон болоочтой болж байгаа юм гэж бодчихсон. Тэгэл ингээл ерөнхийдөө бас ингээд зураг аваад байж хат гинт түүл ингэж хаад ирэл тэгэл бороо ороод гинт амир салхилаа тэр нөгөө улаан юм тавцсан дээр зогсож явахт ингээд яг ингээд зогсож явахт бүр ингээд хоошоо хөл болготлон гэж салхилжсэн шүү дээ. Айгуу хүчтэй салхилжсэн. Байгаль ч гэсэн бас өөрийнхөө сүр хүчийг битээр тараалж үзсэн. За хөгжим сонсоод шүлэг бичих. Хөгжим сонсоод зураг зурах гэсэн тохиолдлуудыг бол бас хөгжмөндөр бүжиглэх гэсэн тохиолдлуудыг бол бас үзэгчд үзчихсэн баг. Хөгжмийг ингээд сонсоод анхны сэтгэлээр энэ нугаралтын одоо бас тавилттай зүйлүүд байгаа ах тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бас яг ямар зүйлийг үзэгчдэд үзүүлэе гэж бодов. Чиний бас бодол дотор ямар зүйлүүд орж гарав?
Жиргэдээ яг миний өөр юм бас хийгдэж байгаа энэ төрөл болохоор бас модерн тийм уран нуурал тэнцвэрийн юм болсон циркийн хийж чанарыг хосолмол юм төрөл байна. Энэ төрөл маань бас олон улсад маш цөөн байждаг. Тэгээ энэ бас сонирхолтой энэ төрлийг бас гайхалтай бас япны аян дээр илүү зөгцөж байгаа учраас бас мөрөгчдөг ярилцаад клип хийсэн. Тэгээд өөрөө бас нэлээд бас зогсож чадсан гэж бодож байна. Айгуу гоё төгс хослол болсон юм бол гэж байна шүү дээ. За, мөгөгчийн хувьд энэ өөрөө нэрийг бас одоо чандын оргил гэж бодод тэ. Тэр одоо клип эхэлж байгаа үйл явц байгаа шүү дээ. Бүх юм бас айгуу бодлоготой гэх юм уу. Цаанаа бас нэг далд мэдрэмжийн хүнд өгүүлсэн тийм одоо сэтэлтэйгээр хийсэн л дээ. Эхэлж байгаа тэр клип эхэлж байгаа үед бол одоо 1400 жилийн тэртэгтэй алтай ятгаараа эхэлж штэ. Манай лав учир бол яг тэр үеийн Дайчинбаатар шиг Монгол сайхан хувцас өмсөд хөгжмөө дэшигээ ингээд хүндэтгэж өргөөд өөрөө хөгжмөд тэр тэгээ төгсгөлдөө бас тэнгэртэй сайхан хөгжмөд идэв нэлээ шүү гэдэг ингээд залж байгаа тий. Энэ бүх утга учиртай юм аа. Чандаас биднэрт илгээгцэн хөгдөөдсөн юм. Үнэтэй өв соёл өнөөдөр одоо орчин цагт цахилгаан ятгаар бисаа тоглоо штэ. Цахилгаан ятга болтлоо өргөчлөө. Өшөө цаашаа ямар ч ятга гарч ирэхийг үгүйсэхийн аргагүй те. Тэгэхээр нэг 3 цаг эхлэхээс гэдэг шиг. Тэгээ энэ бол ерөөсөө битэрийн бодож байгаа сансар огторгүй бас энэ тийм өргөн далайцтай тиймэрхүү одоо юу руугаа оруулах гэсэн манай бас найруулагчийн их торгон мэдрэмж хэлсэн гэж би боддог. Зөвхөн битэрийн санаа байхаас гадна одоо манай G Entertainment студийн хамт олон ялангуяа Дэжанда би бол онцгойлон баяр хүрмээр санагдчих. Энэ уран бүтээлийг хийхэд ямар тийм гоё уран санаа гаргаж те тэгээ өөрийнхөө тэр бодож байгаа тэр зураглаачийн нүдээр найруулагчийн нүдээр харж байгаа энэ бүгдийг бол айгүй гоё тийм одоо шигтгэж хийж өгч чадсан. Тэгэл ер нь уран бүтээл гэдэг чинь сэтгэл шингэж хийж л бүтдэг штэ. Тэгэхээр бид тэр бол 9 сарын ихээр энэ зураг авалт хийсэн мөртлөө маш хурдан хугацаанд гарсан. Тийм тэгээд их тийм гоё тохироо бүрдсэн гэх юм уу да цаг хугацааны хувьд тэгээ одоо студио сонгохоос эхлээд тэгээ дээрээс нас Монгол Угсаатны хөгжмийн төвчөө маань одоо энэ клипийг хийхэд бас санхүүгийн бас дэмжлэг үзүүлж тэ. Тэгээ энэ бүх болцоо нөхцөлийг хангаж идэг. Одоо өөрөө түрүү хэлсэн шүү дээ нэвтрүүлэг хэлэхэд гэр бүлийн одоо амжилт тэ гэж ярьлаа. Би боддгийг ер нь аливаа гэр бүл бол нэг нэгээ дэмжиж явснаар маш сайхан хүсч мөрөөдөж байгаа зүйлдээ хүрдэм болов. Тэгээд бодож явсан тэр сайхан 12 онд тэр анх ярьжсэн тэр бодлын манаас нэг их хэсгийг биелүүлж гисэн хандаа бас баярлаа. Тэгэл амжилт болгоны яардаг. Мэдээж хань гэр бүл байдаг. Тэгэхээр олон сайхан уран бүтээлч гэр бүл байдаг. Манай лав учрын эхнэр нь ч гэсэн уран бүтээлч сайхан эмэгтэй байдаг. Би бас нэг зүйлийг бас хэлмээр санагдлаа. Сая өмнө говь руу явхад бас өмнө говийн ах юм байл да ууган. Тэгээ бид нартай хамт явсан. Тэгээ клипнийхаа зураг авалтыг хийхдээ би тэр бас нэг юм алдаа гаргаж байгаа байхгүй юу гэхээр мейкап хийх тэр одоо юугаа тооцоолоогүй явсан байгаа байхгүй. Очоод өөрөө будаал хийж чинь би гэдэгж бодсон чинь манай лав учрын эхнэр мэнэстэ янзын мейкап чи би өөрөөсөө гайхсан шүү дээ. Үгүй нэрээ төгс хослол гэж манай хоёр яас сайхан нэр одоо тэг гэр бүлээрээ Франц явах гэж байгаа. Чөлдрөн сарын хугацаанд тэгэл тэгт ч одоо лавгагийн нүүр мөрийн будаал одоо бүх юм л аль хийдэг байлгүй өөрөө сайхан ярих байлгүй. Лавга телевизээр царайлаг гараад идэг нэм учиртай юм тий. Мейкап чих нэртэй юу? Тэгээ тэр болчин шөрмөс тэр харагдаж үзэгдэж байгаа юмнууд бол тийм ерөөсөө яаж гарахгүй гэдэг тэр бүх юмнуудыг нь хийд юм байна. Окей. За өнөөдрийн нэвтрүүлэг бол нөгөө гэр бүлүүдэд зориулсан. Тэгэхээр Гампур ах маань мөнх эрдэнэгч хоёр маань нэг гэр бүлийн хоёр. Гампур ах ер нь яг ингээд их нэрийнхээ уран бүтээл ямар дэмжлэг үзүүлдэг одоо зөв сэтгэл зүйн талаас манай нэвтрүүлэг үзэж байгаа ирчүүд маань өрхийн тэргүүнүүд бас нэг би ч гэсэн нэг ханаа ингэрлээ штэ гэдэг нэг тийм бод авах хэрэгтэй баг тий. Таны мэдээж гэр бүл гэхдээ бид нэр 20 жил амьдарч байна та. Гэр бүл болсноос хойш танилцсан үеэс эхлээд өнөөдөр хүртэл ингээд дандаа хамтдаа нэг ч гэсэн гоё уран бүтээлээ гаргачих юмсан байнга боддог. Бидний гэр бүлийн ерөнхий хүчин бас дандаа уран бүтээл бас биш л дээ. Хоёр сайхан хүүхэдтэй амралтай өдрөөлөлт гоё зөв амарх айгүй хичээдэг. Гэхдээ
дэндүү их юм боддог болохоор амарч чаддгүй. Хий бүтээ гэсэн зүйлүүд маань араасаа бас ингээд ороод ирчихээр өөр хүүхдээ бас орох тохиолдол бас байдаг. Гэхдээ орохгүй байх хичээдэг л дээ. Тэгээд мөгийн хувьд бол мэдээж монголчууд бүгдээр мэдж байгаа юм чи бодоо ингэж тойлдог гэдэг яг хөө дээ. Энэгээд бол аль хэдийн туршлагын суудсан, насандаа хүрсэн, юу хийхээ мэддэг хэм туршлагатай уран бүтээлчд учраас ер нь хөвчлэн голдоо төлөвлөгөө л ярина л да. Одоо сая Чантай оргид гэдэг клипийг одоо хийхийн тулд бид бас нэлээдгүй хамтдаа ингээд клип хийдэг олон одоо продакшнуудаар явлаа. Тэгж G Entertainment-ийг сонгож байгаа. G Entertainment-ийн захирал гам бол бид бас сайн найзууд. Тэгэл ерөнхийдөө хэн хурдан сэтгэж, тэрийг хэн хурдан авч гэдэг маань бид хамгийн чухал. Тэгээд гам болд бол үнэхээр маш сайн нэг мэдээлж хүлээж аваад тэгээд тэ хингүүж Тэмүүжин гэдэг бодоод энэ клип үрдэж 2 өдрийн дотор хийгдсэн. Зүгээр энд бэлтгэгдсэн жил маань тэр 12 оноос хойш гэж байгаа. Тэгэхээр ер нь бодох, төлөвлөх, өөрсдөө тэн дотор орох тэ тэгээд бүтээлийнхээ өөрсдөө гол эзэн болтлоо бас нэлээд урт хугацаа шаарддаг юм шиг бүтээл. Мөгийн хувьд бол ерөнхийдөө бүтээлүүд нь бас тийш хурдан гарахгүй л дээ. Бид тэр бүтээлийг бараг бодсноос хойш дандаа удаан хугацаанд өөрсдөө уран бүтээлээр бие сэтгэлээс шингэж бор тэр дотор нэг тэ салшгүй хэсгэн болж иж дараа уран бүтээлэн гардаг нэг тийм арга барилтай хоёрлон байгаа байтаар. Ер нь бол уран бүтээлч хүний сэтгэл зүйн бэлтэн гэдэг бол маш чухал зүйл байгаа гэдэг л тэгээд гамруу ахын хувьд бол бас мөгийч чинь сэтгэл зүйг бэлдэх тэр уран бүтээлийг хийлгэх тайзан дээр гарахад одоо ямар сэтгэл зүйтэй гарах уу гэдэг тал дээр бол маш их анхаардаг юм шиг харагддаг л да. Ер нь ямарваа нэгэн үйл ажиллагааны ард бол хоёулаа нэг нэгнийхээ бат ард тал нь олж чаддаг. Ямар ч юм хамгийн сүүлд одоо чи би ч бас өөрөө хөгжимчин штэ. Мэргэжлийн контраст чи их хуваалц гэдэг явсан. Хамтлагийн гишүүд энэ. Тэгсэн чинь сүүлд одоо хамгийн сайн ятгах хөл зөөдөг болчиход байгаа байхгүй. Тэрний заадаад эхнэрийн сэтгэл санааны амар амгалан тайван байдал, итгэл, тайзан дээр хамгийн гоё уран бүтээлээ нэг энэ ямар садгүйгээр хүнд өгөхтэй юм 100% өгөх. Тэгээд нөгөөтэйгөр хөг гэж байгаа тий. Хөг бол заатаа баг доол зүрхээ арахгүйгээр баян хөглөн. 30 минут юм очиход 30 минут хөглөдөг байхгүй юу? Бус юм хийхгүй. Тийм найдвартай юм ханддаг учраас бүх юмныг ингээд зохион байгуулалттай. Тийм байлгахаас өөр арга байхгүй. Хөгжимчдийг тайзан дээр гаргахад одоо хөгжмийн зэмсэгтэй ямар хайртай байдаг вэ те нэг хаашааш тавьчих ч юм уу эсвэл нэг пад гэдэг дуургачих ч юм уу тэр болгон бол хөгжимчин үний сэтгэл зүйд нөлөөлж идэг. Тэгэхээр тэр хүл зөөх гэдэг чинь бас их учиртай тийм ээ. Маш учиртай. Тэр бол сайн дасгалжуулагчийн үйл гүйцэтгэгч гэсэн. Таньч би дасгалжуулагч хийж байна. Тэгээд энгийн хүүхд залуучууд бол энэ ахныг ятахын хөл авчид тавьчлаа гэж харах. Тэрэн дотор нэг ч гэсэн хөдөлгөөн үсэхгүйгээр ятахын зөв байрал дотор гар чөлөөтэй тоглоно гэдэг чинь бас том ухаан явж байгаа гэсэн үг дээ. Тэгээд яг зарим тохиолдолд ингэ л өөр хүмүүс ятахын хөл гаргал тавьдаг л да. Бүр нэг инээдтэй тохиолдол ярьчих уу. Солийн төвөр шүүлдэрчнээ солийн төвөр ордонд нэг тоглолтын дээр зарлаа. Тэгэл нэг банд ингэ гараад хөл тавьсан. Хөлийг чи ингэ тэлж тавих хэрэгтэй шүү дээ. Хойлгоор явж зүгээр ингэ тавьсан. Шамбуулгаад тэгээ нөгөө ятахын дээр гарч би нөгөө ятахандаа санаа зовоод үзэгчтэй таг мартчих. Бүр ингэ гүүгээд гарсан байхгүй. Тэсэн чи зэрэгтэл бүр өгтрээ шоолж инээжсэн те. Яг би тэр ятахыг унчихвал гэж бодож нөгөө бүр оюун санаагаа тэрлүү тэгээ оруулсан. Тэгээд ятахаа унахаас сэргийлж авч ирсэн. Тэгэхээр ерөөсөө тайзан дээр гарах тоглох гэдэг бол сэтгэл зүйнээс гадна тэр бүх юм бүрэн бүтэн хөг одоо юу гэдгийг та 100% байж ижил хүн амар гоё сэтгэл ханамжтайгаар тоглодог. Тэгэхээр яг түрүү хэллээ шүү дээ. Маш мундаг хөл зөөгч болчихсон. Тэгэхээр би ханийгаа тэгж бас зөвлөгөөд эмэргүй санагдаг хэрнээ хамгийн баталгаатай найдвартай байдаг болохоор яалтчгүй тэгэл явдаг л да. Ер нь бас юу гам. Дуучин хүн бол зөв өөрөө хоолойгоо дагаад орчихно. Тэнд ямар туслах хэрэггүй хуцаа өмсчихнэ. Зүгээр хөгжимчин хүнээ нэг давуу тал нь гоцлооч байна гэдэг чинь өөр айгу утгачлаа тий. Гоцлооч хөгжимчин Монгол улсаас цөөхөн л дээ. Яг үнэ хэлгээд. Тэгэхээр мөгээ болохоор 21 чавхцыг одоо эзэмшнэ гэдэг чинь 2 чавхцыг бол илүү их цаг хугацаа сэтгэл зүгөө өгдөг юм байна лээ. Тэгээд олон улсын тавцанд ятгын хатан хаан гэсэн өргөмжлөлийг авч ирсэн манай мөөгчтэй энэ хүртэл бол цаана нь бас хүгэлж өгч тэр одоо амжилтанд хүрэхэд бол тулгуур олж ирсэн юм байна. Гамбар ах ерөөсө гол нууц бол
тэр ятгахчин тэр ятгаа хөвөлдөг тэр хүнийг хөвөлж өгч идэг нэгэн байгаа байхгүй. Найдвартай арталт нь. Сая аюул сонирхолтой энгийн жок гэж байгаа юм шиг хэрнэтэй маш сайн хөл зөөгч гээд байгаа юм шиг боловч энэ аюул сайн дэмжлэг те. Энэ аюул том бит бас хөрөнгө оруулалт. За тэгээд ер нь бол уран бүтээлчээс төрж байгаа бас сэтгэл зүй гэдэг зүйлийн талаар л бас дахиад нуршиж байгаа юм шиг боловч уран бүтээлчдээс төрж байгаа уран бүтээлд хамгийн том хүчин зүйл болдог. Тэгээд эргээд нөгөө үзэгчдэд хүрж байгаа тэр ач холбогдол гэдэг бол маш өндөрлөлтөө. Тэгээд эргээд уран бүтээлийнхаа ярианд оръё. Сая ярьлаа л да тий одоо уран бүтээл янз янзаар төрж гардаг тий. Миний одоо эхний клип хэд хоёр ятгахтай нэлээд элчтэй хүчтэй цоглог одоо байсан болвол дараагийнх нь клип одоо дэлгэр мөрөн дуучинтай уян цагаан хуруу гэж хослсон клип гарч илаа. Тэр бол шууд бичлэг байсан тий. Ямар ч одоо бэлдсэн юмгүй студид шууд бичээд гаргаж ирсэн бол одоо лав очиртойгоо энэ бол бас миний мөрөөдлийн нэг их хэсэг байсан. Би лавгага ер нь уурж яг анхны тэр харсан мэдрэмж хүнд их тийм мартагддгүй штэ. Нэг тийм онцгой мэдрэмж төрж исэн. Яг хажууд нь магтлаа гэж хүмүүс бодох л та. Нөгөө уран бүтээлч бид нар чинь ерөөс яг энэ сайхан уран зоригоор л тэтгэгдэж дараагийн уран бүтээлийг хийдэг учраас хэлхэн зөвлөлтөө. Тэгээд юмд маш их тийм хариуцлагатай яг хий гэсэн юм а цаг тухайд нь хийдэг. Тийм гоё чанар байдаг юм билэ. Тэгэл энэ клип гарах болсон бас хурцсах энэ хүчин зүйл маань бас манай ланг учиртайс учраас яс их баярлж байгаа. Тэгээд одоо 3 дахь хүрэн бүтээл минь одоо энэ чандын оргил гэдэг энэ бол миний одоо цаад бодсон нь юусэн гэхээр зэрэг одоо орчин цагт хэтэрхий хурдтай тий нэг л их өрсөлдөө нэг л их тэмцэлтэй яах гээд байгаа нь мэддэхгүй нэг тиймэрхүү байгаа штэ. Тэгэхээр буцаад хүн гүнзгий амьсгаа авах хэрэгтэй юм байна. Өөрийнхөө чандын тэр доторх бодол руугаа эргэж орох хэрэгтэй юм байна. Тайвшрах хэрэгтэй юм байна гэдэг утгаараа алтан гэрлийн гайхамшигтай сайхан удаан аялгауг сонгож авсан л да. Тэгээд энэ аялгаугаар хүмүүс бас нэг хөгжмөр хүнийг бас эмчилж болд юм а гэдэг утгаснаа бас давхар илэрхийлэх зорьсон. За ер нь манай Монголын үндэсний өв уламжлалыг за уран нугаралт олон улсын тавцанд их өндөр рейтингтэй байгаа Монгол улсыг сортолчлох хамгийн том бас нүүр царай болж байгаа. За үүний зэрэгцээ манай лав гочроос олон улсын тавцанд энэхүү үзүүлбэрээ бас олон улсын тавцанд тайзан дээр энэхүү үзүүлбэрээрээ бас уран бүтээл хийж явж байгаа. Тэгээд лав гочрын маань уран бүтээлийн сонин сайхнаас бас юу байна? За ерөнхийдөө бол чандын оргилд гэсэн клипчээс уран бүтээлд бол одоо үзэгчтэй тэр болгон хүргэж байгаагүй. Бас энэ төрлөөс хүргэсэн. Тэгээ ерөнхийдөө бол цирк чинь өөрөө 8-9 жанр байждаг тийм. Тэгээд тэр дотроо тэнцвэр уран нугаралтаар миний төрөл байждаг. Дээрээс нь агарын номер, агарын ирмэ гэдэг бас номер тоглодог. Тэгээ энэ жил ерөнхийдөө бол энэ зүүн бол нэг 2 ажил хий гэж бодсон. Тэгээд тэр 2 ажлынхаа нэгийг бол хийлээ. Уран бүтээл бол одоо гампур бах хэлсэн ялч цаг хугацаа авдаг юм байна. Тэгээ энийг клипийг хийхийн тулд бас 5-6 сарын хугацаанд бас нэг бэлдэх хэрэгцээтэй болсон. Тэгээд яг үндсэндээ бол одоо юу гэдэг нь 2 бариулаа зогоо тэрэн дээрээ ингээ гараад ингээд юм бацаад ингээ зогсдог байсан бол одоо шууд бас газар бацаад тэрэн дээрээ бас тэнцвэр болоод зогсно гэдэг чинь бас тодорхой хэмжээнд бас илүү сургалт орд юм байна. Би ч одоо тухайн үед за ерөнхийдөө бол гайгүй бах таа гэж бодоод ширээн дээр гаралсан ч бүр айгүй эйгүй байсан. Тэгээд тэр номерын өөрөө сүжэт тавилж гисэн өөрөө дандаа л ингээд уянгалж идэг ингээд гулгаж идэг тий. Тэгээд яг тэр клип хийж байгаа явцад ч гэсэн нөгөө амар халуун байсан учраас яг ийм пластер одоо ийм пиавраар хийгдсэн тий гөлгөр тавцсан маань хагарсан. Хагараад ингээд хөөчт юм билээ л тий. Хагарч ингээд хөөгөөд ингээд игсэн чинь яг юм хийж явах явцтай ингээд тоглолтын хувцас ураад дотор харисмаас өвдөг 2 өвдөгний яг энэ хэсэг ингээд хавдсан мэт. Яг тэр нь ингээд цохиж иргсээр байгаад. Гэх мэтлээ одоо ер нь уран бүтээлтэй баг бас золиос өгсөн юм гэж тэр. Лавгатаа жилийн өмнө танилцчихлаа. Тэгээ манай хэвлэлийнхэн ч бас их юм одоо цаг үеийн мэдээллүүдийг ялангуяа сэтгүүл дээрээс одоо мэдээллүүдийг бас авдаг болсон. Би сэтгүүл дээрээс лавгагийн тухай мэдээлэл уншиж байсан юм хамгийн үнэтэй уран нуураач.
хамгийн өндөр үнээр үзүүлбэрээ үзүүлдэг уран нугараач гэд уншижсэн байхгүй. Тэгэл лавгааг өөрийнхөө уран бүтээл дээр бас оруулах надад боломж олдоод тэгээ жилийн өмнө бас лавгатайгаа хамтарсан нэг уран бүтээл хийжсэн. Миний клипэн дээр бас орчихсон байхгүй. Тэгээд за нөгөө үнэтэй уран нугараач ямар аштантай одоо ямар залуу байд юм болдоо гэж бодчихсон чи их ингийн байсан. Тэгээ ер нь бол бас их юм олон улсын төвшөнд олон хүмүүстэй харилцсан. Тэгээ Монголын соёл урлагийг одоо сурталчилж байгаа хүмүүсийн хувьд бол бас ийм нөгөө харилцааны тал дээр ч гэсэн их энгийн байдаг зүйлүүд ажиглагддаг л та. Манай хоёр дээр ч гэсэн тийм одоо зүйлүүд ажиглагддаг. Тэгээд чадвартай гахалтай уран бүтээлчд хамтарсан уран бүтээл хийсэнд дахин талархал илэрхийлье үзэгчдийнхээ өмнөөс. За баярлалаа. За дараагийн уран бүтээл юу байх бол гэдгийг бол сонсно гэдэг их сонирн байна. Мөг ихчээс. Одоо лавга маань жил 4 сарын хугацаатай Франц явна тийм. Тэнд ажиллаж амьдраад ирэн тэгээд эрэхтэй дараа нас нэг сайхан бүтээл хий гэсэн бодол байна. Тэр бол одоохондоо нууцлаж тийм. Миний хувьд бол одоо дараагийн бүтээлүүд бас шинэ бүтээлүүд төрсэн байгаа. Тэрийгээ бас клипчүүд ажилд орцсон. Арай зураг авалтынхаа студиудтай бол бас ярьж амжаагүй. Ер нь бол клипэнд орно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Тэр зохиол маань юу гэхээр одоо Наранбаатар ахын анхны цас гээд ятгачин Наранбаатарын хүн болгоо хандахгүй байх л та. Зэхэр залаг тоглож ард түмэнд танил болсон сайхан ятгачин байдаг. Энэ ахын маань бас олонд хүргэсэн анхны цас гэж өөрийнхөө бүтээлүүддэг. Энэ аялгауг хэн сонссон гэл хүлээж авахар те энэ альбом бас нэг жоохон jazz маягаар одоо найруулгыг хийлгсэн. Тэгээ энэ бүтээлээр бас нэг клипчүүлсэн байгаа. Мөг их чинь хөгжмийн төрслүүд айгүй яг л ус гэдэг бүтээлийг тоглож бол яг л ус дуурж байгаа юм шиг тоглодог ч юм уу те салхи бол яг л салхи шиг дуурдаг гэдэг ч юм уу. Тэгээ яалтчгүй бас Монголын маань хөгжмийн зэмсэг болвол бас бидний сэтгэл зүйтэй салшгүй холбоотой байдаг юм аа. Тэгээд баярлалаа. Сайхан уран бүтээлтэйгээр дахин уулзахын ерөөлийг төвшүүлье. Өнөөдөр бас амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Аян замд амжилт хүсье. За танаа нэвтрүүлэгт төрж оролцсон сайхан маш баярлалаа. Тэгээд ETV-гийнхаа энэ хамт олондоос амжилт хүсье. Соолодоос амжилт хүсье. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийнхаа хоёр дахь зочдтой та бүхнийг уулзууллаа. Тэгээд амралтын өдрийг бол гэр бүлээрээ өнгөрүүлээрэ гэдэг зүйлийг өнөөдөр амралтын өдөр болгон та бүхэндээ бид уриалдаг. Тэгээд өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх гэж байгаа эмээ өвөө дээр очиж бужигнах гэж байгаа үзэгчдэд зориулаад цагаагаараа мэдээллийг хүргэе. Эргээд студид олцгаая. Амралтын өдрийн хөтөлбөрөөрөө үзэгч та бүхэндээ бид дэлхийн тэр бомтнууд өсвөр насндаа хэрхэн юу хийж байсан талаарх мэдээллийг хүргэе. Тэд баян чинэлэг гэр бүлд төрөөгүй. Тэд хормын дотор тэр бомтонгууд болоогүй нь мэдээж. Харин тэд багаасаа мөнгөний үн цэнийг мэдэрч эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг боддоор харуулсан түүхийг тань сонирхуулъя. Warren Buffett хэн байсан бэ? Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жигсаалтын 3 дугаар байрт бичигдэж байгаа Америкийн нэгдсэн улсын бизнесмен хөрөнгө оруулагч Warren Buffett анх 6 настайгаас эхлэн айл айлын үүдийг тогшин бохио Coca-Cola ундаа 7 хоног тутмын сэтгүүл зэргийг зардаг байжээ.
Аглах сургуульд байхдаа тэрээр сонин тарааж, гольфын бөмбөг марк зарж мөнгө олдог байсан байна. Олсон мөнгөөрөө уурын найзтайгаа автомат тоглоом худалдан авч түүнийгээ өсчингийн газар байрлуулснаар тэдний энэхүү бизнес хэдхэн сарын дотор өргөжөж хэд хэдэн өсчингийн газруудад автомат тоглоомуудаа байрлуулжээ. Удалгүй энэхүү бизнесээ $12,000 зарсан байна. Ийм байдлаар тэрээр багасаа бизнесийн ухаанд суралцаж, одоогийн байдлаар тэрээр Америкийн томоохон корпорац болох Berkshire Hathaway-ийн гүйцэтгэх захирал болон хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ өнөөдөр $60.8 тэрбум болсон байна. Оёлын цэхэд ажилладаг хүү Ортега, Европын хамгийн баян хүн болох Амансио Ортегагийн аав төмөр замд ажиллаж, ээж нь айл дүүжлэгч хийдэг байсан байна. Ядуу тарчиг амьдралын улмаас Ортега дунд сургуулаа төгсөж чадалгүй 13 настайгаас эхлэн цамцны дэлгүүрт туслахаар ажиллаж эхэлжээ. 14 настай байхдаа түүний аавыг өөр хот руу шилжүүлснээр тэрээр нэгэн оёлын газар туслахаар орж, оёлын тухай аагаас яг хүртэл сурсан байна. Тэгсэн хэдий ч оёлын цехийн эзэн аавд нь түүнийг хизээч оёдлчин болж чадахгүй гэж хэлжээ. Харин Амансио Ортега өнөөдөр Zara, Pull & Bear, Bershka, Zara Home, Kids Class, Temp зэрэг брэндүүдийг эзэмшиж, дэлхийд даяар 92,000 ажилтнтай болсон байна. Энэ бол том групп юм. Түүний хөрөнгийн хэмжээ $67 тэрбум хэмжигддэг юм. Ray Dalio хэн байсан бэ? Америкийн хөрөнгө оруулалтын томхон компани болох Bridgewater Associates компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Ray Dalio-гийн хөрөнгийн хэмжээ $15.9 тэрбум хэмжигдэж байна. Хүр шайлуудынхаа зөвлөгөөг тэгшилж цасыг нь цэвэрлэж Ray багасаа багасаг мөнгө олдог байжээ. Ингээд 12 настайдаа тэрээр Английн хатан хаан 7-р Эдвард, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон, Wall Street-ийн хөрөнгө оруулагч зэрэг баян чинэлэг хүмүүсийн үйлчлүүлдэг Lynx Golf Club-д ажилд оржээ. Түүний гол ажил нь тэдгээр эрхмүүдийн гольфын хэрэгслүүдийг зөөх байсан юм. Ингээд тэнд сонсож мэдсэн зүйлийнхээ ачаар өөрийнхөө цуглуулсан $300-ороо Northeast Airlines-ийн хувьсыг худалдан авснараа тэрээр мөнгө 3 дахин өсгөж чаджээ. Ray томоохон компаниудын жилийн талангуудыг судалж, олон алдаа дутагдлаас суралцсан хөрөнгийн биржийн гол зарчмуудыг мэдэж авсан төвтэй. Яа, таны мэдхэн болно сонирхолтой юм тий? Таны мэдгүй сонирхолтой байлаа. Саяны зочд маань сонирхолтой байлаа. Тэгээ зочдын маань саяны гаргасан клип бол жинкнээс нөгөө клиптэй байлаа. Шар ус басгасан. Тэгэхээр энийг бас би нөгөө нэг юм уриалмаар байна л да. Яг саяны клипний линкийг ч юм уу те гадаад орнд амьдарч байгаа монголчууд руу маш ихээр шеэрлээрээ эргээд нэг аялал жуулчлалын том Facebook группүүд, National Geographic ч юм уу те энэ Facebook пэйж хуудсууд руу бусад өөрсдийнхөө холбоотой сайтуудаар ялангуяа Монголоос сурчлаханд бол энэ хуудсыг энэ клипийг оруулж өгсөн нь маш олон үзэх боломжтой бол. Тэгэхээр маш олон хүрээх нь Монгол улсыг сурталчлах маш том хүчин зүйл байна. Ингээд яг тийм бид нар жишээ нь би бол яг саяны клип хийсэн газрыг Монголд гэхэд хөөх хаана гэдэг юм бэл гэж байгаа. Тань мэдгүй байх тийм. Ингээд өмнө гоо ийш ингээд засамлаар давхиа саяны газар дээр очиод баг өдөртөө очиж үзчихээд буцаад өргөж байна. Тэгэхээр бид нар ингээд ийм өөрийнхөө хажуудаа байгаа энэ байгалийн үзэсгэлэн газруудыг биширч чадаагүй. Тэгэхээр энийг бас ингэж улам олон хөргөөс. Саяны холоо ингээд жигнэсээ нэг клип гэж ийм юм байдаг бах та гэж боджоо. Энэ телевизд ороод байг баяртай байгаа. Тэгээ яасан гэсэн чи одоо лавга мөгийгч те. Телевизээр хараад бас л те вау гэжсэн хүмүүстэй шууд зэрчээс хаа манайхаа гэл. Тэгээ би одоо өнөөдөр найзуудтай очиж би лавгыг тань те битээр бас интервью ярих гэдэг байгаа байхгүй. Сонирхолтой гоё юм. Телевизийн урлаг гэдэг өөрөө бас их үр өгөөчтэй, маш их аз завшаан тохиолдчихдаг. Тэгээд ажилдаа бас өдөр ирэх тосом улам их дууралдаг. Улам их зүйлээ мэдхийг хүсдэг. Хайртай болоод байгаа. Болгодог хүнийг. За. Гэрлэгийн маань үнэтэй зөвлөгөөний цаг эхэлж байна. Тэгээ өнөөдөр яагаад үнэтэй зөвлөгөө гэж хэлж байгаа вэ гэхээр гэрлэгийн маань сонгож авсан зөвлөгөөний маань сэдэв бол гэр бүлээс шалтгааллах амжилт гэсэн одоо зөвлөгөөг хүргэн тэгээ үүнтэй холбоотойгоор ч гэсэн өнөөдрийнхөө бас зочдыг өнөөдөр студид бид урьсан. Тэгээ бас сонирхолтой ярилцлагуудыг хүргэсэн. Окей. За тэгээд өглөөний мэнд дахиад өмнөс ирж байгаа хүмүүст өнөөдөр миний та бүгдэд өгөх ёстой үндсэн зөвлөгөө бол ер нь гэр бүлийн гишүүд хэрхэн яаж
харилцвал одоо амжилттай байх вэ гэдэг ийм сэдэв байгаа. Тэгээ нэм төргөнд анхаарах хэрэгтэй юм бол хамтан сэтгэл зүй чухал гэр бүл. За тэр дундаа хамгийн чухал юмыг гэр бүл судлаачид, гэр бүлийн сэтгэл зүй судлаачид, терапи гэдэг хүмүүс юу зөвлөдөг вэ гэхээр нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээж амлалт өгөөд түүндээ заавал хүрдэг байх. Энэ бол гэр бүлийн гишүүдийг нэг нэгэнтэй одоо нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг тийм ур чадваруудыг суулгаж байдаг. Одоо шил юу гэдгийг бид нар бас харьцангуй үүрэг хариуцлагаас зүхтаах тийм сэтгэл зүй аяг их давмгаалаад байгаа юм шиг санагдаад байгаа. Жишээлбэл юу гэдгийг биеийг нь төрүүлсэн болохоос ухааныг нь төрүүлсэн биш ч гэдэг юм те. Тэгээ энэ бол ингээд автоматар одоо үүрэг хариуцлагаас зүхтаах гэдэг шүү дээ те. Хоёрдугаарт одоо юу гэдгийг ингээд аав нь тоондоо сайн. Ээж нь Монгол хэлэндээ сайн. Вау миний хүс дамундаг. Тэгээ аяг хаглаа хийчихэнгүү тэнийга дуурайсан салган байт ингээд загнаад идэгчээд байна. Тэгэхээр гэр бүлийн гишүүд нэг нэгээ заавалчгүй дэмждэг байх. Маш том ийм амжилт гаргахыг хүлээхээс илүүтэйгээр эрт жижиг зүйлүүд дээр нь дэмжиж тэрэн цаашаага том зүйл болж хувирдаг шүү гэдгийг бас манай үзэгчид сайн ойлгосоо гэж хэлж байгаа. Энэ дээр нэг юм байна. Одоо нөгөө хэлсэн амлалтандаа заавалчгүй хүрч явах хэрэгтэй гэдэг дээр эмэгтэйчүүд бас их ийм талуудыг гаргадаг болоо гэж бодож байна л доо. Одоо монголчуудын нэг үг хэлц үгээд шүү дээ. Эр хүн хэлсэн амдаа заавалчгүй хүрдэгэ гэдэг. Тэгэнгүүт одоо заавалчгүй л нөхрөөсөө одоо жишээлбэл хэлсэн амдаа хүрэх хэрэгтэй гэд өөрөөсөө хүлээлт үсээд байдаг. Яагаад намайг ингэж амьдруулна гэж чи яагаад ингэж амьдруулахгүй байна вэ гэдэг ч юм уу те. Илүү их нөгөө хүлээлт үсснээрээ эргээ сэтгэл дундуур байдал үсэж идэг. А гисэн мөртлөө өөрөө тэр хүнд амлсан амлалтандаа бас хүрэх нь бас юу л бол. Эмэгтэйчүүд нөгөө эр хүн хэлсэн амдаа хүрнэ, эмэгтэй хүн бол хүрэхгүй гэдэг ч юм уу. Энэ тал дээр бас нэг ийм зүйлүүд ажиглагдчихэдэг. Нөгөө нэг ангой байдаг үстэй. Үнсгэлжин шиг амьдруулна гэж яасан. Гэсэн чинь үнсгэлжин шиг л байгаа үстэй гэж те. Нөгөөх нь гэр цэвэрлээл ингээл нэгсэн чинь үнсгэлжин шиг амьдруулна гэсэн яасан. Тэгээ ер нь зүгээр ийм амлалт гэдгийг тийм ажил хэрэгч утга агуулгаар ойлгохоос илүүтэйгээр нэг нэгнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага гэр бүлийнх ч арай өөр хэм маягтай. Нэг зөөлөн софт гэж ярьдаг те. Тим өнцгөөс хандах хэрэгтэй зүйл байхгүй. Ийм яг л нэг юм гэрэний дагуу хийгдэж байгаа юм шиг те. За чи яг ингэх хэрэгтэй байсан бол ингэх хэрэгтэй байсан гэдэг ийм хатуу шаардлага тавиад л энэ. Ерөөсөө ажил хэрэгээр хандаж байгаа юм шиг л битгий хандаарай. Зүгээр эн чин хайда хүнлэн болсон умартах мартах юм гарч магадгүй л яах вэ. Гэхдээ нэг чухал ойлгох хэрэгтэй юм. Аль болохоор банк тэрийг сэдэж санаж гэж хайн хаягахгүйгээр л хандах хэрэгтэй л гэсэн үндсэн санаа явж байгаа байхгүй. Сая ингээд одоо юу гэдэг гампураа ах мөгийгч хоёр гайхалтай гэр бүл тий гайхалтай асууд. Ягаад гэвэл хоёулаа нэг салбарын хүмүүс учраас нэг нэг маш сайн ойлгож байгаа. Тэгээд нэг үг гэдэг чинь бүх хүчрхэг ирчүүдийн ард талд тэдний алдаа оноод энсэлж яадаг ухаалаг эмэгтэйчүүд байдаг гэдэг шиг буцаагаад бүх хүчрхэг эмэгтэйчүүдийн ард талд тэдний алдаа оноо сул талын нөхчүүдийг ирчүүд эсвэл ар гэр бүлийн гишүүд нь байж байгаа. Тэгэхээр өөрт нь тодорхой хэмжээнд амжилт гаргахад нь тодорхой хэмжээнд сэтгэл ханамжтай амьдрахад нь нөлөөлж байгаа тэр хүчин зүйлүүдэд банк талархаж байх нь гэр бүл амжилттай байхын нэг үндэс үү. Жишээ нь дүү хүүхдийг нь харж өгдөг хамаатан тий хэдий насныхаа тэтгэврт гарцсан ч гэсэн хоолыг нь хийгээд өгдөг ээж ах ихч мэдгүй өөр хүүхдийг нь хардаг эмээ өвөө тэр бүх хүмүүсүүдэд талархаж тэр үн цэнтэй зүйлүүдийг нь өөрсдийнх нь хийж байгаа зүйлийг өөрсдөд нь мэдрүүлэх нь бол хамгийн чухал зүйл байхгүй. Тэгээ үлийн үр гэж ярьдаг шүү дээ. Та юуг тарин түүнийгээ хураа. Та тэр хүмүүс сайн сайхан зүйлийг хэлж, сайн сайхан зүйлээр урамшуулсан бол буцаагаад хариулт нь тань заавал ирнэ. Тийм учраас байнгын ийм сэтгэл зүгээр гэр бүлтэй мотивацч өөрийгөө сэтэлжүүлж хандах гэж хичээх хэрэгтэй. Манайхан нэг юмыг анзаардаггүй байх гэж би хувьд ойлгоод маш их одоо юу гэдэг хүмүүжүүлэх гэж оролддог. Гэр бүлийн гишүүдийг амжилттай байлгахын тулд. Гэхдээ хүмүүжүүлэх гэхээс илүүтэйгээр үлгэрлэх нь бол хамгийн чухал зүйл. Заагаал ингээл тэгдэггүй юм, ингэдэггүй юм, тийм байдгийн миний насан дээр те та нарын насан дээр гэдэг юм яваад байдаг. Тэр үлгэрлэх аягүй чухал ойлголт байхгүй. Тэр сайн үлгэрлээд ирэх юм бол хүмүүсөөсөө дагаад эхэлдэг. Тэгэхээр хүүхдээ ямар дадлыг, гэр бүлийнхээ гишүүдийг ямар хэм маягийг гаргаад байгаасаа гэж хүсэж байгаа. Тэрийг л өөрөө үлдээдэг. Дараа нь аягүй амар
зөв дадал гэр бүл сууж эхэлж байгаа. Тэгэхээр амжилттай гэр бүл бол хамтд сэтгэл зүйтэй гэр бүл ах хэрэгтэй гэж. За. Үүнээс гадна амжилт гэдэг зүйл маань бол хувь хүн болгон дээр айл болгон дээр өөр өөр байдаг л та. Одоо жишээлбэл заавалчгүй олонний танил байх, заавал дуучин байх, заавал уран бүтээлч байх гэдэг бол бас амжилтын илэрхийлэл бол биш. Магадгүй танай эхнэр өнөөдөр оёдлчин байж болох юм тий. Оёдлчин байгаад өнөөдөр энэ 3 хувцсыг заавалчгүй оёо дуусгаж тэр хүн сэтгэл хангалуун гэртээ арах хэрэгтэй. Харин тэр ажлыг одоо жишээлбэл сэтгэл тайван хийлгэх орчныг ар гэрийнхэн нь бүрдүүлж авах хэрэгтэй. Энэ бол ерөөсөө л тэр хүнийг сэтгэл тайван байлгах, амжилтанд хөтлөх, өнөөдрийг нь үр дүнтэй байлгах, үр бүтээлтэй байлгах. Амжилт гэдэг ойлголт ч өөрөө харцсангүй ойлголт. Юу гэдгийг амжилт гэдэг үгийг чинь үндсэн нь өөрөө амж гэдэг үг байхгүй. Тэгэхээр та ямар ч төвшөнд байсан өөрийнхөө хийж байгаа ажлыг амжуулахын төлөө явах нь бол таны хувьд бол амжилт юм аа л гэж. Түнсэл одоо зургатаар гараад эсвэл улаан хивсний яслал байнга оролцоол тий. Хүмүүсийн өөрийг нь хүрээлээд вау гэж хамт селфит гэж хойноос нь хөөцөлж гүгээд эдгийг амжилт гэж ойлгох юм л энэ өөрөө буруу. Магадгүй тэр нөгөө хүндээ бас зовлон болдог ч гэж болно шүү дээ. Хүн харахад амжилт гэж ойлгогддог юм шүү дээ. Тэгээ юм ер нь хоёр талтай. Тэгэхээр заавалчгүй амжилттай байна гэдэг маань заавал онц сурах, заавал нэрд гарах, заавал олонний танил болохыг бол хэлэхгүй. Сэтгэл санаа тайван мөртлөө өөрөө өөрсдийнхөө амьдралд хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байхыг л ерөнхийдөө амжилттай гэр бүлийг зохио. Тэгэхгүй нөгөө яг бусдыг дөөрөөгаад амжилтанд хүрэх гэж нэгэд нөгөө даахгүй нөхө болоо хураана гэж тэгээд. Тэрнээс юм болох үү? Амжилтанд хүрнэ гэдэг маань зугаар л яг өөрийнхөө хийж байгаа зүйл эзэн болоосаа гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр өөрийнхөө хийж байгаа зүйл эзэн бол өөрийнхөө ажиллаж байгаа салбартаа амжилт гарга. Түүнээс чи өнөөдөр юм ч үжиж гуйлийн салбарт очиод амжилт гаргахгүй тодорхой. Тэгэхээр яг өөрийнхөө салбарт амжилт гарга тэгээд хийж байгаа зүйлдээ эзэн бол альвада тууштай бай. Манай нэвтрүүлгийн баг анхны дугаараас хойш бид нэр ярьж байгаа тийм ээ. Зочин болгол хэлдэг. Тууштай бай альва нэгэн зүйл гэдэг. Зүйлүүд тэгэхээр эдгээр зүйлийг анхаарал үүнийг полиси төв юм маань анхаарал. Полисиг нэг юм асуу гэж марч нөгөө залуун сурах лекц явж байгаа. Одоо юун дээр хэвээр явж байгаа лээ. Хин дээр явж байгаа. Одоо энэ 5 дахь өдөр сая инх болт загвар өсөж. Одоо бокс ч хин батгамдлаа. Дандаа олонний танилуудаар ер нь бол амжилт. Яг олонний танил гэхээсээ илүүтэй бид нар ингэж байгаа. Салбарт нөгөө хүмүүсүүд өөрсдөө санал өгдөг. Энэ хүний туршлага сонсмаараа энэ хүнийг энэ залуу гэд ингээхээр мэдээж нөгөө нэг нийгэм тренд болж байгаа тухайн үед яг амжилт гаргаж байгаа залуучуудаа санал болгох нь олон. Тэгээ мэдээж зохион байгуулалтаар зарим нөхцөл өгдөг бизнес эрхэлдэг залуу амжилттай явж байгаа стартапуудыг оруулах гэдэг юм иймэрхүү юмнууд бол байгаа. Ямар ч сан өнөөдрийн нөгөө нэг бүхэл сэдвүүд маань гэр бүлтэй холбоотой яваад байна. Тэгэхээр гэр бүлүүдэд зориулсан махтай юм шиг махгүй хоол бэлэн болсон байгаа. Гэхдээ нэг уламжлалаар 20 минут тутамдаа бид нөгөө цагаагаар мэдээгээ хүргэж байгаа. Үүрэгтэй. Тийм. Тэгэхээр яг одоо ETV HD телевизээр сувгаа тааруулан үзээд амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлэх гэж байгаа вэ гэж төлөвлөгөөгөө гаргаад сууж байгаа. Жирэмсэн ээжүүдээр очиороо гэж биелсэн шүү. 2 тасаа даалгавар дутуу биелүүлсэн. Харин тийм ээ асуугаараа гэж биелсэн шүү. Тийм шүү дээ. Чи тэгээ тэндээс ороод ирэх байх гэж бодож хүлээжсэн байна. Баярлалаа. Үнтэй зөвлөгөө баярлалаа. Та бүхнээ зориулаад цагаараа мэдээгээ хүргээд хоолн дээр олцгаая. За өнөөдөр нэг махгүй юм шиг үлээ. Махгүй мөртлөө махтай юм шиг бол бэлэн болсон байна. За тэгээ соолоо амсгах. Би бол амсцаа. Энэ
Хоёр ихтэй үзэж таруулчаад ивдэлтэй айгуу гоё юм. Байшин барьсан. Гэхдээ өнгө үзэмжинд нь шууд сэтгэл санаа ингээ орчиж байгаа юм байна. Зүгээр шууд одоо ингээд нураачих. Тий. Гэхдээ нураж явах айгуу болгоомжтой гэсэн юм байна. Махны хөвгөл гоё юм байна. Тий. Би ч ногоонд ер нь дургуй штэ ялангуяа чинжүүнд заяа. Би бол ингэж идэх юм бол ингэж хийн. Ингэж хажууд нь будаа тавьж байгаа. Тэгээд талах тавьж байгаа. Талхаа гоё ингээд нөгөө грилдээд ингээд гоё хатаа болгоо те. Тэгэхээр крак болоод юу хоолно. Тэгж байгаа будаа тавьж байгаа. Хоол манай бас арай өөрчлөлт. Тэгжээд идэн би болоод. Дан ногоод ингэж идчихээ тэгээд нэг юм дутуу юм шиг санагдаад ингээд хоол идсэн ч биш идээгүй ч яваад байна. Юу бодож ганц ногоо идчихээ явдгийг гэж. Гэхдээ цаана махгаа юм шиг амталцаад штэ. Энэ харин ямар ногоо амтлагчнууд орцсон. Базилик, лавринавч, давс харберс. Лимонны Мах бол ерөөсөө базилик, лимон тэгээд давс интернэлгээр мах шиг амтгдсан болов уу гэдэгхгүй. Энд махтай юм шиг амтгдаад байна шүү. тийм аа. Ягаан манжин ч хүрэн манжин ч өөрөө тийм айгу үеиг. Хүрэн ер нь бол ийм үг байдаг шүү дээ. Монголын байна уу? Манжин байхад махаар яах вэ? Ер нь зүгээр үзэгчтэй хувийнхаа зөвлөгөө өгөхөд чинжүү битгийжээ. Чинжүү нэг тийм хоолнд бол нэг хиндэхт. Амтд чинжүү гэдэг ямар ч амт байдгүй юм л шүү. Гэхдээ эн чинь гэхдээ чиний хувийн бодлол болохоос биш эрүүл мэндийн талаас маш олон ач холбогдолтой үстэй. Зүрхэнд сайн. Тэгээ зүрхэнд Тэгээд би энэ чинь нэг юм анзаараад юм л та. Бити чинжүү идчихээ гэдэг. Энэ чинжүүтэй болыг идээд байгаа байхгүй юу гэрлээ. Би ядраад байна л да. Яг юу байдаг л да. Одоо юм иддэггүй зарим нэг хүмүүс ч юм болохоор яг нэг бит одоо тэр зүйлийг идэх дурггүй байдаг. Зарим нь болохоор бүр хит мэдрэмтгийн хүмүүс болохоор тэрнийх амтанд орсон бол идэж чадах болсон юм. Одоо манай багийн нэг дүү идэгий. Сонгон идэхгүй. Тэгээ ингээд нэг тэмцээн орлооч ичсэн шүү дээ. Явангууд багаар ингээд хоолно. Бүгд багтад хоол оруулаад юм. Хөөе мэн үү. Бууз байсан ч хамаагүй. Урилын нэг амхын задлаа сонгон бүгдийг ядаж тавьж байгаа. Тэгээд одоо эртээдээ нөгөө баянагийн янзын гоё сонгоны шүлтэд харалтууд яах вэ гэдэг. Идэхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол ямар нэгэн хоол хүнс одоо ялгаж салахаасаа илүү бид ямар хэрэгтэй вэ гэдэг зүйлүүдийг бас олж мэдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хүүхдүүдийгээ ч гэсэн эцэг эхчүүд нь багаас нь бас хүнсний ногоо сайн эдүүлж суух. Тэгээ та нарын махтаад байгаа зүйл чинь махыг орж байгаа зүйл чинь. Мөг юм шүү. Тийм байна. Баяна энэ зүрхэнд сайн чинжүүнээс өөр юм байгаа юу? За зүрхэнд сайн чинжүүнээс өөр хэрч одоо. Одоо ийм баггүй да. Зүрхэнд сайн гэдэг маань өөрөө за чинь ягаан манжин болоод цусны хэрэглэлийг сайжруулаад цус инглээд цусны ханыг дийлнэ. Цуснд хөөх буй холестерины хэмжээг багасгана. Энэ маань өөрөө зүрхэнд ямарваа нэг зүрхэнд очих ачаалтыг л багасч чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр зүрхэнд сайн гэдэг үг сайн. Чинжүү болохоор бүр яг зүрхнийхээ үйл ажиллагааг яг дэмждэг. Тэр юм л ялгаа баг. Тэгэхээр ерөнхийдөө бол төрсөөр нь харин хүнсний ногоонууд чи яриад байгаа. Тань зүрх чи өөрөө чинжүүч яг юм зүрх шиг хэлбэртэй. Цусыг л фильтртэй шүүгээ ингээд явуулаад дээш нь доош ингээд бүтээргүүлж байгаа юм чинь цус нь ингээд ямар ч ингээд өтгөн биш ханан цэвэрхэн цус нь ямар ч зовлонгоор ингээд урсж байна гэдэг маа зүрх чи өөр ачаал багтаа байдаг гэсэн. За би одоо хаалны тухай болроотой юу ч ярих вэ? За тэгээ баянагийнхаа амттай сайхан хоолыг хуучны дуугаараа хачирладаг. Тэгээ өнөөдөр бол Forever Young гэсэн дуу үзэгчтэй хүрэхээр бэлдсэн байгаа. Тэгээд энэ таарсан байна тий Forever Young одоо байнга ногоогоо идээд үргэлж залуу сайхан амьд сая гэсэн үгнээс энэ дууг бас сонголоо. Ер нь одоо тохироо аягүй сайхан бүртлээ яг зориулж бол бэлдээгүү. Тэгээд Beyoncé, Jay-Z нарын хамтран дууснаар бол сүүлийн үеийн залуучууд мэдж байгаа. Тэгээд миллен дээр үеийн хувилбар нь бол манай Alpha Haville-ийн дуусан хувилбар байдаг. Тэгээ энэ хувилбараар бол яг хуучныхаа уур амьсгалаар яаж үзэж бас өнөөдрийн ахтай уур амьсгалыг хүрэх вэ гэдгийг хамтдаа сонсоод үзье. Хуучны дуу. Faces one, turn out all the faces into the sun.
Alf Havilian дууснаар Forever Young гэсэн дуу та бүхэндээ хүргэлээ. Тэгээд ер нь аав ээжүүдийн доонуудаас их гоё мэдрэмж авдаг баха. Яг биднэрт бол ийм бага насны үеийн дурсамжууд айгуу гой сэрэгдэг шүү дээ. Яг нөгөө дуу гэдэг маань өөр яг тухайн цаг үеийнхаа тухайн хэд болж исэн цаг үеийнхаа бүх feeling мэдрэмжүүдийг тухайн ингээл sub гэж өгдөг те. Жишээ нь бол I Stop Me Hit гэдэг дуу бол надад их ойрхон сонсогддог. Тэгээд юу гэдэг тэрний дараа нь Сэрчмагийн дуурлал гэдэг дуу ч юм уу те. Надад бол яг нэг анх бас нэг тийм амар арманч байсан үе мүү ингээд бодог. Тэгэхээр цэцэрлэг бодог. Цэцэрлэг дондор ингээд нэг болж ирсэн үе. 5-6 дугаар ингээд байлаа бас тэгээ бас кино. Юу ээж тийм шүү 5-6-аас тийм шүү дээ. Тэгэхээр чинь бас амар яг дуу болгоно нөгөө өөрсдийн гэсэн дурсамжийг хөглөж идэгөө гэдэг зүйлс байна. 5-6 настай да. Тэгээ одоо ангиттай юм уу? Давслаа явчлаа 5-6 дугаар ангиас авахгүй да. Тэрхтээ ер нь бол эрттэй юм. Гэтэ манай бодрооч нь цэцэрлэгт байхаас л нэг охины орыг нүдрүүлэн засч өгдөг гэсэн. Харин тийм гинэ. Айгуу мундаг халамжтай сайн залуу. Gentleman. Яах юм те? За тэгээд ер нь бол амралтын өдрийн дугаарыг илүү энгийн тэгээ илүү бас халуунд бол уур амьсгалтай байхыг бид хүсдэг. Ажлын өдрүүдийн 6:50-аас өглөө хөтөлбөр бол илүү ажил хэрэгч тэгээ та бүхний илүү урагшин зоригжуулсан түлхсэн дугаарууд байдаг шүү гэдгийг бас онцлог хэлмээр байна. Өнөөдөр бол амралтын өдрийн өглөөний хөтөлбөр гэдгээр За манай хөтлөгчид ер нь гэр бүлийнхэн хэрхэн яаж юм дэмждэг гэртээ ер нь ямар хөө юм ихтэй байдгийг. За чамаас эхлэе. Би ер нь баг өөрийнхөө амьдрал дээр тулгуурлаад төрөөнийхөө зөвлөгөө өгсөн дөө. Өөрөөр хэлбэл хамтаа сэтгэл зүйтэй бай. Зайл болохоор чадах зүйлүүдээ ойр хаамал. Тэгээ мотивацтай, идэвхтэй, активны бай. Соло. Би харин яг ингээд асуусан чи айгу санаа зовмоор юм аа. Яагаад гэхээр манай гэр бүлийнхаа ерөөсө бүгдээрээ л миний төлөө байдаг. Ерөөсөө л одоо жишээлбэл өглөө баг ажиллаа. Би баб юм тий. Тий. Юу гэсэн тэр. Бабаа гэсэн. Манай гэрэл үе айгуу сонир нэг шиг хэлдэг. Байхлаа шүү дээ. Өглөө жишээлбэл ээж одоо өмс хувцас бэлдснүүгээ санаа зовж идэг ч юм. Яагаад тэр нөө төчгнээд нөгөөдөлийгээ сэрээгээд нэг тийм жоох юм болоод идэм ба тэгээд өөрөө би тэр сэтгэл зүйд бас суралцах хичээж гин. Тэгээ маш их одоо зүйлүүдийг бас уулзж байгаа гайхалтай зочдоос амьдрал тохиолдож байгаа зүйлүүдээс бас мэдэрч байгаа суралцж байгаа тэгээд сайн суралцаарай. Суралцж байна би тийм. Болроо. Миний хувьд бол ерөнхийдөө нэг зарчимтай бусдаараа болохгүй гэсэн нэг зарчимтай. Тэгээд тэр нь заримдаа надад өөртөө хэцүү байдаг. Юу гэдгийг маш их зүйлийг бодчихдаг. Энийг ингэж хийсэн, тэрийг тэгж хийсэн, нэг эргэн тойронд найз нөхөд хүртэл байж байвал за тэрэндээ нэг тэгээд тусалж байгаа ингэж хийсэн тэгж хийсэн. Маш нэг олон зүйлийг өөртөө ингэж бодож ил гаргадаг тэгээд тэрийгээ. Тэр нэг маш их дотроо бодоо явчихдаг. Тэгээд бусдыг дараа болгочихгүй шиг өөрийгөө болгочихсон. Хүн надаас нэг юм гоо тэрэнд нэг айхтар дараа болчихгүй шиг тэр нэг тусалчихсан ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар нэг маш их зүйлийг өөрөө бодоо явчихдаг болохоор бусдаас бол ер нь тусламж авах тийм дуртай биш. Ингээд аль болох нэг бусдад дараа болгочихгүйгээр ямар нэг асуудал шийдчихсэн болгочихсон гэсэн байдлаар супер эготой юм байна тий. Тэгэхээр энэ бас зарим үед надад өөртөө аюул дараа. Тийм яг энийг би бас ойлгож байна л доо. Би бас яг нэг иймэрхүү бодолтой байдаг байхгүй. Тэгээд яг хамаг ямаа ингээд дотроо бодоод хүн хажуунаас харахад одоо юу гэдэг ч юм бэ те. Үргэлжийн мөнх айгуу гоё юм хай фул байгаад ддаг. Өөр айгуу гоё хөгжилтэй бүх ажил нь л яг бүтээд байгаа юм шиг л айгуу гоё харагддаг. Тэгэхэд бол яг одоо юу гэдэг чинь үнэ амьдрал дээр ар гэртэн ч юм уу ямар нэг асуудал тулгарцсан явж байгаа. Нөгөө хүмүүс бодцсон л байдаг те. Бодцсон л явж идэг. Гэхэд яг нэг хажууд хүн маань бодохгүй байгаа мэт одоо юу гэдэг чинь нэг тиймэрхүү зэмлэл хаяа хэлдэг. Тэр нь болохоор айгуу төвхтэй ч юм уу хэцүү байдаг. Жохон татгшоогоо үед. Тэглэх нээлттэй хэрэгтэй. Тийм. Залуу гэр бүлүүдтэй би нэг юм хандаж хэлж байгаа. Одоо жишээлбэл бүр энгийн би түрүү хэлсэн нөгөө хамтаж байх хэрэгтэй гэдэг тийм. Хамаатан садан ураг төрлийнхөө ингээд юмнууд дээр ер нь Монгол хүмүүс ч өөрсдөө нэг тийм family хүмүүс ахгүй гэр бүлсэг хүмүүс. Тэгэхээр хөдөө гадаанаас ирж байгаа зочин гिचэн ч гэдэг юм ер нь 7 хоногтой заавалчгүй нэг удаа гэрте хүмүүсүүд ямар нэгэн байдлаар урьжээвэл их одоо зөв юм шиг санагддаг. Яагаад тэгэхээр нэгдүгээр тэр ураг төрлийн ч хамаатан садны уур амьсгалыг сайжруулна, бэхжүүлнэ. Дээрээс нь хоёулахнаа байгаал ингээд яваад байдаг. Жишээлбэл одоо манай залуучууд ч солигдохгүй байгаад байх аюултай тий. Би чамтай л байвал болоо тий. Өөр надад юу ч хэрэггүй ч гэдэг юм. Эсвэл юу гэдэг нь чиний найзууд надад хамаагүй. Би зөвхөн чамд л хайртай тий. Эсвэл танай гэр бүлийнхэн ч гэдэг юм. Өөрөөр хэлбэл энэ хамтаж биш сэтгэл зүй. За тэр хоёрыг хоёулангийн хоёулхан
ингээд хоёулахнаа болж вакуумд байх. Ингээд цаашдаа ямар нэгэн зүйл амьдрал баялаг учраас ямар нэгэн зүйл тохиолдоход хүрээлэлгүй болгох ч гэдэг юм уу тийм ийм асуудлууд үүсчих магадaltaй байдаг. Учраас манай залуу гэр бүлүүд залуучууд маань хаамтаж байгаарай гэж. За тэгээд бас гэр бүлийнхэндээ талархал хэлмээр санагдлаа. Нэрээ батсан чинь. Яг ингээд айгуу тийм бүр нэг тийм айгуу гоё яриа өрнөд эхэллээ. Өнөөдөр угаасаа бидний одоо сонгож авсан хамгийн нандин сэдв угаасаа хүн болгоны хувьд хамгийн нандин сэдв бол гэр бүл гэдэг бол хамгийн үнцэнтэй, хамгийн хутга учир, хамгийн одоо хамгийн бүхэн л одоо тэр дотор байгаа шүү дээ. За тэгээд яг нөгөө телевизийн гэр бүл гэсэн баярмаа та, туслаа та. Амарчанда, Тамирата, өөртөө дад ямарч байгаа нэг бусад найруулагч операторуудаа бүгдэнд нь амралтын өдрийн төргий. Тэгээд амралтын өдөр үр дүнтэй өнгөрөөгөөрэй. Тэгээд ажлаа дуусаад гэр бүлийнхэндээ цаг зав зарцуулаарай. Төрс өдөр нь болж байгаа танд төрс өдрийн төргий. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.